Шинжлэх мэнд нар наймгийн монголчуудаа бид нарыг бүтэн нэг тойроод ердөө хэдхэн цаг л өнгөрч байна. Тэгэхээр уламжлал ёсоор НТV болон шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сувгийн хамт олон Нобелийн шагналын эргэн тойрох нэвтрүүлгийг хийхэд бэлэн болоо та. Яг жилийн өмнө Нобель 2024 гэдэг нэвтрүүлэг хийжсэнийг үзэгчдээ санаж байгаа. Одоо бол бид 25 онд Нобелийн шагналтнуудыг одоо яг шагналтууд нь хэн болох, цаана ямар нээлт бас болсныг одоо ярьцгаах юм. Тэгэхээр 6 салбарын хамгийн ихний одоо физикийн одоо салбараас нэхлэе. Тэгэхээр манай од мөндрийн хөтлөгч компьютерийн шинжилгээ ухаанч хас чулуу таныг физикийн салбарт хийхэн яг Нобелийн шагнал авсан ямар нээлт хийснийг та бүхэнд бидэнд хэлж өгөхгүй. За баярлалаа. За энэ жилийн Нобелийн шагналыг физикийн салбарт Джон Клерк, за тэгээд Майкл Диворе, Джон Мартинес гэдэг энэ гурван хүн квантын түнэлийн макроскопыг үзэгдэл. За тэгээд дээрэс нь энэ цахилгаан хэлхээний доторх энэ энергийн квантчлал гэдэг ийм одоо нэрээр хүртсэн баг. За энэ бас юу гэсэн үг юм бэ? Энэ одоо квант маунттай л холбоотой юм шиг байна. Нэрнээс шууд юу ч ойлгосонгүй тийм ямар ч. Тий. За энэ болохоор яг хуу бидний мэддгээр бол квантын үзэгдэл гэдэг бол микроскопик буюу нүдэнд үл үзэгдэх юм жижигхэн ертөнцийн хэмжээсүүд байдаг. За энэ жижигхэн ертөнцийн болохоор ингээд квантын төрөл бүрийн үзэгдлүүд явагдаж байгаа. За тэр дунд ингээд квантын түнэл гэдэг үзэгдэл явагдаж байдаг. За түнэл гэдгийг энгийнээр одоо тайлбарлах юм бол бид нар одоо ингээд нэг хан руу ингээд бөмбөг шидэд гэхдээ тэр бөмбөгийг ханы нөгөө талд гарчих байх гэж бодоод шидэж байгаад адилхан байхгүй юу? Классикаар бол энэ чинь юм макро ертөнцид буюу одоо энэ том үлэмж ертөнцид бол одоо бидний хэмжээнд бол тэр бөмбөг бол хизээч тэр ханыг бол нэвт гарахгүй. Хэрвээ тэр микроскопик буюу тэр одоо квантын жижигхэн ертөнцид яадаг вэ гэхээр хэрвээ тэр хандлуу ингээд тодорхой хэмжээнд бөмбөг шидэж хагаад нэг 1000-ны 1 ч юм уу 100-д 1 удаа ч юм уу тэр бөмбөг ханыг нэвт гарна. Энэ одоо нэгэсэнтэй давах ёсгүй ханыг давах үзэгдлийг бол бид нар квантын түнэлийн үзэгдэл гэж нэрлэдэг байна. За гэтэл энэ одоо жилийн квантын одоо энэ түнэлийн үзэгдлийг макроскопик гэж нэрлэдэг. Макроскопик гэхэр ч одоо энэ бидний мэддэг микроскопик энэ ертөнцид болдог юм хачин жигтэй хачирхалтай квантын үзэгдэл тэр макроскопик буюу бидний нүдэнд үзэгдэх гэдэг байгаа байхгүй. Нүдэнд үзэгдэх хэмжээнийг гаргаж ирсэн ийм зүйлээр авсан нь бол маш гайхалтай юм зүйл байсан байна. Ингэж ойлгож болох Harry Potter дээр чи нэг галт тэрэгний буудлын дээр очиод нэг юм түрээд нэг шууд хан руу нэвтрэл орчдөг шүү дээ. Тэр шиг үзэгдэл болдог гэсэн. Яг наадах ч юм байхгүй. Гэхдээ тэр бол зөвхөн одоо квантын ертөнцид бол нэг гайхалтай юм биш байсан. Микроскопик ертөнцид. Гэтэл макроскопик ертөнцид гарч ирээд хүний нүдэнд харагдах хэмжээний ингээд хүн гэл нүдээр ингээд ойртуулж байгаа харагдах хэмжээний ийм одоо хэмжээс дотор энэ квантын түнэлийн үзэгдлийг гаргаж ирсэн гэдэг. Одоо энэ одоо физикийн салбар дахь Нобелийн бол үнэхээр гайхалтай хэсэг нь байна. За тэгээд тэгээ юу гэж гэдэг асуудал гарч ирнэ бас тийм. Харин тэгэнгүүт энэ одоо өнөөдрийн бидний квантын компьютер гэж яриад байгаа. За ирээдүйд квантын компьютер болох уу болохгүй юу гэж ярьж байхдаа зэрэг аль хэдийн одоо энэ тодорхой хэмжээний нэг 5-10 ч юм уу те 100 ширхгийн кубиттэй ийм квантын компьютерүүд аль хэдийн гарцсан байж байгаа. За янз бүрийн компани Google-ийнхэн, IBM-ийнхэн гэл өөр өөрчлөн квантын компьютерийг хийцэн байж байгууд энэ бүх квантын компьютеруудын ажиллах зарчим юун дээр өгдөг гэхээр энэ ерөөсөө энэ супер кондуктивити буюу ийм хит дамжууллын маш хүйтэн бүр сансраас хүйтэн ертөнцид гэн сансраас хүйтэн ийм хэмжээнд хүйтэн болгож байгаа нөхцөлд ийм хүйтэн болгож байгаа. За тэнд болохоор ийм супер кондуктивити буюу энэ хит дамжууллын үйл явц гарч ирдэг. За энэ хит дамжуулал дээр бидэрт тулгуурлаад юу болдог вэ гэхээр түрүүний нөгөө нэг макроскопик квантын түнэл чинь гарч ирнэ. За түрүүний макроскопик түнэлийн үзэгдэл дээр бид нар тулгуурлаад юу их боломжтой вэ гэхээр квантын компьютер их боломжтой. За тэгэхээр энэ гурван хүн бол ерөөсөө квантын компьютерийг гаргаж ирэх одоо боломжийг бий болгосон гэдгээрээ Нобелийн шагнал хүртэж байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар ашиглаж байгаа квантын компьютер ерөөсөө энэ гурван хүний нээсэн макроскопик квантын түнэл гэдэг үзэгдэлээр ажиллаж байна. Квантын компьютер нь бидний компьютераас юугаараа тийм давуу талтай? Өстой гоё асуулт байна. Одоо бид нар яг тэгж боддоо шүү дээ. Энэ квантын одоо энгийн компьютер ингээ хүчтэй олсоор байгаад сүлдээ ингээ тулцсан. Тэнгүүд одоо бид нар квантын компьютер гарч ирээд бүх асуудлыг шийдэх юм байна гэж бодож байсан. Үгүй. Классик компьютер тусдаа нэг шийдэж чаддаг асуудлууд байгаа. Гэхдээ классик компьютер хизээч хязгааргүй олон ширхэг классик компьютер хязгааргүй удаан хугацаанд одоо бодож чадахгүй ийм
тусдаа бодлогыг бол квантын компьютер боддог. Тэгэхээр ерөөсөө хийж чадахгүй юм л юм. Дутуугийн дүргэж дундуурын одоо нөхнө ойл гэсэн үг тийм. Тэрнээс бол одоо классик компьютер байхгүй бол квантын компьютер гарч ирнэ гэсэн юм байхгүй. Тэгээд өшөө энэ гурвын хийсэн бас нэг өөр нэг ажил нь болохоор ер нь бол тэр 85 оны үед 1985 оны үед яг энэ Джон Клеркээр удирдуулсан баг байгаа юм л да. Одоо манай энэ одоо энэ хин нэрийг одоо мартчих юм. Энэ Мартинес тэнгуүтэй хин хоёр. За энэ манай энэ гурван Нобелийн шагнал хүртсэн хүмүүс маань за Джон Клеркээр удирдуулаад 1985 онд болохоор яг энэ макроскопик квантын түнэл гэдэг энэ үзэгдлийг турш үтсэн байдаг лабораторид. Тэгж явахдаа чипэн дээр одоо бидний өнөөдрийн компьютерийн чип гэж яриад байгаа шүү дээ. Чипэн дээр нөгөө нэг үзэгдлээ хийх лаборатори бүтээсэн байна. Квантын лабораторийг энэ жижигхэн чипэн дотор үйдсэн заяа. За тэгээд тэрэн дотроо бид нар юу хийж болох вэ гэхээр квантын үзэгдлүүдийг туршиж болно. За квантын компьютер хийж болно. Окей. За дээрэс нь өшөө энэ квантын үзэгдлүүдийг турших уу хиймэл атом тийм виртуал атом дэр дотор үүсгээд за тэрийг одоо ингээд турших байдлаар бид нар элдийн үнэ одоо жишээлбэл одоо энэ атомын цацралт одоо бидний нөө цацраг идэхгүй яриад ддэг одоо альфа бета бөөм гэж цацраал бидний биед хортой мортой гэдэг ингээд яриад ддэг энэ бүх зүйлийг судлах боломжийг нээсэн. За ингэхдээ болохоор тэр юу одоо олж мэдсэн бэ гэхээр тэр цацрагалт гэдэг зүйл одоо эн чинь атомын цөм өөрөөсөө бүхэлдээ өөр атомын цөм цацаад тэгээ өөр атом болоо хувирчиж байгаа нэг юм айхтар үзэгдэл болоод байгаа байхгүй. Гэтэл энэ үзэгдэл юусоо болох боломжгүй байсан юм. Классик үзэгдлэр бол болох боломжгүй байсан. За одоо атомын цацрагалт гэдэг зүйл бол хизээч боломжгүй зүйл байсан. Энэ яагаад боломжтой болж байгаа вэ гэхээр нөгөө нэг саяны квантын түнэл гэдэг юмнаас болоод боломжтой болж байгаа юм гэдгийг нээсэн баг. За тэгээд дээрэс нь яг тэр нөгөө нэг чипэн дотор хийчихэж байгаа юм чинь электрон хэлхийн дотор тэр яаж одоо гүйх үү? Тог яаж гүйдэг үү гэдгийг квантын төвшөнд судалсан. Нөгөө нэг чипэн дээр. Энэ ганц муу чип гаргаж ирэл. За тэгээд тэрэн дээр квантын компьютер хийсэн байна. Хиймэл атом хийж байгаа цацрагалт судалсан байна. За тэгээд дээрэс нь өшөө цахилгаан хэлхийн доторх энэ энерги гэдэг зүйл юм жижигэн квант байдлаар явагдаж идэм байх гэдэг юм маш олон нээлтүүд ингэж хийгээд за тэгээд одоо л одоо чи юу 40 жилийн дараа Нобелийн шагнал авч байгаа байхгүй юу. Тэгээд та нар одоо ямар сонирхолтой гайхалтай зүйл тэр үед нэгэвэ гэдэг те. Энд чинь бас нэг тийм айхтар цоошин зүйл чинь шүү дээ. Тэр ингэж ойлгож болох 40 жилийн өмнө тэр зүйлийг нээчлээ шүү дээ. Тэгээд 40 жилийн дараа тэр хүмүүсийн нээлтээр энэ гайхалтай одоо бүтээгдэхүүнүүд гарч ирнэ гэдэг ч юм уу. Яг үнэ тий. Тэгээд тэрэнд нь болоод таны 40 жилийн өмнөх энэ нээлтээс чинь болж хүн төрлөخت ийм өндөрлөгт хүрлээгээд баг нөхөж олгож байгаа маяг. Тий, яг үнэ тий. Өнөөдөр одоо ингээд Google-ийн квантын химэл оюухан гэдэг лаборатори байдаг. За тэр болохоор саяны манай одоо 3 баатар бол Нобелийн шагналын эзэд бол гуруула одоо энэ Калифорни их сургууль сурдаг юм 3 хүмүүс байхгүй юу. За тэгээ гуруула яг энэ Google-ийн саяны квантын лаборатори гэдэмтэй ингээд хамтарч ажилладаг. За тэгээд энэ 3 хүн юу хийдэг вэ гэхээр ерөөсөө энэ квантын компьютерийн багийг ахалж ажилладаг. За энэ хардверийг нь одоо энэ квантын компьютерийг нь те ингэж ахалж ажилладаг юм 3. За тэгэхээр энэ 3 хүн зүгээр нэг онол гаргачаагүй. Тэр 40 жилийн өмнө нээсэн нээлтээр өнөөдөр квантын компьютер хийж дэлхийг ингэ түүчилээд ингэ явж байгаа байхгүй юу. Тэгээд боломжгүй юм боломжтой болгоцсон. За тэгээд дээрэс нь хүчнөө олон юмнууд ингэж нээж илрүүлсэн хүний нүдэнд үзэгдэг квантын үзэгдлийг нээчлээ гэдэг ингэ шаналж байна. Энэ ч яг нэг тийм шинж зүйл биш л дээ. Ер нь бол яг микроскопик төвшөндөө бол 1973 онд болохоор бас нэг Нобелийн шагнал авч ирсэн. Бардин за тэгээд хин Купер за Шредер гэдэг юм 3 хүн байгаа. За энэ 3 хүн юу хийсэн бэ гэхээр яг энэ 3 хүний нэрээр ингэ нэрлэж байгаа. Маш хүүтэнд энэ электронууд хоорондоо ингээд электрон чинь ингээд сөрөг цэнэгтэй хоорондоо түлхэлцсэн шүү дээ. Ижил цэнэгүүд ингээд хоорондоо түлхэлцсэн шүү дээ, тэ. За тэгвэл тэд нар ч хоорондоо бүгдээр ингээд түлхэлцээ гэж яваад маш нам температурд ингээд хос хосоор ингээд Купер пейрүүд гэдэг юм үүсгдэг гэдгийг олж нээсэн байна. За тэгээ энийг нэг Бардин саяны энэ хүмүүсийн нэрээр тухайн хүмүүсийн нэрээр BCS гэдэг онол болгож одоо явсан. Ер нь бол хит хамжууллын онол гэдэг. За тэгээд Нобелийн шагнал авсан. За тэгсэн чинь дараа нь Жозефсон гэдэг хүн яг дараагийн жил Нобелийн шагнал авсан. Энүүгээр чи одоо ингээд цахилгаан хэлхий ингээ хийчихье. За тэнгуүдээ маш нам температурд ингээд хөргөчгөр тэд нар чи одоо ингээд супер дамжуулагч болчихно. Ямар ч алдагдaltaгүй гэсэн үг. Тийм, алдагдaltaгүй. Яг үнэ, яг гоё. Хит дамжуулт гэж юм шиг. Хит дамжуулт нь яадаг вэ гэхээр маш хүүтэнд болчихгод ямар ч гүйдэл, ямар ч батарей авахгүйгээр өөрөө гүйдэлгүйгээд эхэлдэг. Ийм ачаа. За гэтэл тэр хин Жозефсон гэдэг хүн юу гэсэн бэ гэхээр нөгөө нэг гүйдэлгүйгээд байгаа ямар ч батарей авахгүйгээр гүйдэлгүйгээд байгаа энэ хачин квантын үзэгдлийг авч дундуур нь хэлхийг нь таслаад байгаа байхгүй юу.
Дэлхийн таслаа ингээ хийсэн чинь нөгөө контент түнэл гэдэг юмараа юу гүйсээр л эсгүүдэл. За тэгээд энийг Josephson-ы одоо junction гэж нэрлэдэг. Josephson-ы одоо ийм таслага гэх юм уу те. Ингээ таслаа хийсэн ч гэсэн гүйдлүү гүйддэг. Энэ контент үзэгдэл ямар ачи юм бэ гэд ингээ үйдсэн чинь 85 онд одоо манай 3 эрдэмтэн болохоор яг эн чинь болохоор бүр зөвхөн ийм микроскопик биш, макроскопик буюу бүр ийм чипэн дээр 1 см-ийн баг ийм том чип, хүний нүдэнд харагддаг чип байгаа байхгүй юу? Одоо ингээ сайн харах юм бол тэр нь ингээд хиймэл атом бүгдээрээ харагддаг. Ийм том хэмжээнд ажилтдаг болоход ингээ ерөөсөө найдвар авчиж байна л гэсэн. Тэгэхээр одоо за хоёулаа ингээд хоорондоо зөв бөмбөг шийдэрч дамжуулдаг гэж бодъё л та. Тэгтэл яг голд нь бүр за Монголын хамгийн том барилгыг ингээд тавьсан мөртлөө хоёулаа тэрийг хөрөгчөнгүүд хоёулаа бие бинүүр шийтгэхэр нөгөө барилгыг чинь нэвт гараад ичэд юм шиг тэгээд ингээд тоглоод ах нэртэй харилцаад. Тийм ерөөсөө одоо физикчдийн бол мөрөөдөл واخгүй юм чинь. Энэ нөгөө нэг юм ямар ч эсэргүүцэл байхгүй ингээл гүйдлгүүлгий гэдэг те. Энд ч одоо хязгааргүй гүйдлгөө гэсэн үг шүү дээ те. Нэг оч ингээл өчөнгөө нөгөөт ингээл гүүгээл гэрэл асаагаад одоо нөгөө нэг мөнхийн хөдөлгүүр гэсэн үг шүү дээ те. За ингээл мөнхийн хөдөлгүүрийг мөрөөдөө явьжсэн чинь нөгөө нэг термодинамик гарч ирэл наа чинь боломжгүй гэсэн чинь квантын компьютер гарч ирээд ингээ боломжтой болгоо ичиж байгаа байхгүй. За үнэхээр гайхалтай. Заахсаадаа баярлалаа. За тэгэхээр 6 Нобелийн шагналын нэг нь ямарчсан ингээд тий. Гэхдээ ойлгоход жоохон хэцүү юм байна. Ер нь бол энэ чинь тий. За тэгэхээр хамгийн хил ам дагуулдаг Нобелийн шагнал буюу инхтаймны Нобелийн шагнал гэж байгаа. Яг хил ам дагуулдаг гэхээр одоо эргээд харахаар тий Барак Обама Нобелийн шагнал авсан зөв үү гэдэг ч юм уу. Тий. Тэгэхээр энэ жилийн Нобелийн шагналыг хэн авав? Инхтаймны тий. Ямар тэр одоо гавьяагаараа эрэлхийг баатарлагаараа ч юм уу эсвэл тийм сайхан өгөөмрөөр авсан юм уу? Тэр тухай манай Европ судлаач Мөнх Цул тань та бүхэнд одоо тайлбарлаж өгнө. 2025 оны 10 сарын 10-ны өдөр Норвегийн нийслэл Осло хотод Нобелийн хороо энэ жилийн Нобелийн их тайвны шагналыг одоо нэрийн зарласан. За энэ жилийн Нобелийн шагналыг эмэгтэй хүн авсан. Эмэгтэй хүн тэгээд Мария Корина Мачадо гэмэх нэртэй Венесуэлийн улс төрч идэвхтэн эмэгтэй авсан байгаа. За тэгээ Нобелийн хороо энэ шагналыг өгөхдөө юу гэж түүнийг тодорхойлсон бэ гэхээр Венесуэлийн ард түмний арчилсан эрхийг хамгаалах дарангууллаас арчилсан засаг руу шудраг болон тайван байдлаар шилжилтийг дэмжих зогсолтгүй, цуцшгүй, метрошгүй түүний үйл ажиллагааг дэмжиж түүнд нь шагналыг өгсөн гэж байгаа. Энэ тэгэхээр маш сонирхолтой одоо бид нар Венесуэлд юу болж байгааг мэдж байгаа тийм. Николас Мадурогийн дэглэм түүнээс өмнө Уго Чавесын дэглэм. Венесуэлийн арчил нь өөрөө маш эмзэг байдалд орсон. Арчил нь өөрөө занал хийлд ороод 20 жил өнгөрцөн байна. Гэтэл энэ эмэгтэй өөрөө 1967 онд төрсэн. Тэгээд ер нь хар залуугаас өөрөө бол үйлдвэрлэлийн инженер мэрэгчлээ. Гэхдээ ер нь улс төрийн үйл ажиллагаа нь бол бүр 90-ад оны ихээр эхэлсэн. За анх 92 онд бол Каракас хотын ядуу өнчин хүүхдүүдийг хамгаалах, тэдэнтэй хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх нэртэй Атенеи хэмээх байгууллагыг байгуулж исэн. 2000 онд Сумате нэртэй Венесуэлийн сонгуулийн үйл ажиллагаа хянах хараат бус хяналт тогтоох зорилготой нийгэмлэгийг байгуулж исэн. За тэгээд 2010-аас 14 оны хооронд Венесуэлийн үндэсний ассамблей буюу манайхаар бол парламентын гишүүн хүртэл байж исэн. Тэгээд 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгээртэй сөрөг хүчний удирдагчийн байр сууриас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсэн боловч дэглэм нь түүнийг нэр дэвших боломжийг байхгүй болгосон юм хтэй. За тэгээ энэ эмэгтэй одоо бол өөрөө нуугдж байгаа. Тийм үү? Тий. Ягаад тэгэхээр одоогийн дэглэм нэрийн дурдаад яхав та одоогийн дэглэм өөрөө сөрөг хүчнийг маш харгисаар дардаг, дарангуулдаг, хавчин гадуурхдаг тийм дэглэм. За тэгээ харамсалтай нь сүүлийн энэ дэглэмийн хугацаанд бол нийт 8 сая орчим Венесуэлийн иргэн их орноосоо дөрвөн гарсан гэж байгаа. Энэ эдийн засгийн улс төрийн маш олон шалтгаантай. За тэгээ 6.7 сая орчим Латин Америкийн орнуудад байгаа. Тэгээ энэ эмэгтэйг Нобелийн шагнал авсан гэснийхэн дараа өөртөө BBC-гийн сэтгүүлч ярилцлага хийж ин л та. Тэгсэн чинь энэ шагналтай таны амьдралыг яаж өөрчилж чинь, танд ямар нэгэн үр дүн үзүүлж гинөө гэсэн чинь энэ шагнал миний толгойн үнийг л нэмлээ дээ гэж хэлсэн байгаа. Сөрөг хүчнээсээ тэр эмэгтэй нуугцаар байгаа. Гэхдээ би арчлалын төлөө, Венесуэлийн арчлалын төлөө, хүний эрхийн төлөө, шудраг тайван нийгмийг бий болгохын төлөө би Венесуэлийн ард түмэнтэй хамт байна. Миний ард түмэн сүүлийн 20 жил тэмцэж байгаа. Мэдээж хавчлага, гадуурхалт одоо чинь 10,000 түн ор сургаггүй алга болсон байгаа. Тэр хүмүүс хаашаа явсан тодорхойгүй. Гэтэл гэр бүлийн найз нөхд нь алга боллоо гэд ард иргэдэн цагтаад очиж мэдэгдэхээ байцсан. Мэдэгдээд ямар ч үр дүн байхгүй. Хэрвээ мэдэгдсэн бол энэ хүн сөрөг хүчний
одоо одоогийн дэглэмийг эсэргүүцэгч хамаатан, хамсаатан, найз нөхөд гэр бүл байна гэд өөрсдөө хавчлах дүртэх эрсдэлд орсон байгаа учраас. Манай нэг 30 хэд он шиг юм тий. Хилмигдүүлэлт маш ихээр тий. болж байгаа. Тэгэхээр Венесуелийн ардчлалын төлөө тэмцэж байгаа, шудраг сонгуулийн төлөө тэмцэж байгаа. Ер нь бол энэ эмэгтэйд шагнал өгтөө өнөөдрийн нийгэмд одоо өнөөдрийн дэлхий дээр ардчлал 50 байдал гэдэг хичнээн үнцэн тэвэ гэдгийг бид нарт харуулж байгаа. Бид нар энэ замыг сонгосоор байх шаардлагатай гэдгийг тэгээ бидэнд харуулж байгаа эмэгтэй. Одоо иргэний зоригийн маш онцгой дүр төрхтэй онцгой одоо жишээ гэдгийг энэ үнэлж эмэгтэй төгсөн байгаа. Тэгээ энэ эмэгтэй өөрөө шагналаа. Би энэ шагналаа Венесуелийн ард түмэн болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хуулцмаар байна гэж хэлсэн. Тийм ямар сайн. За гэсэн чинь энэ шагнал авсны дараа буу юм болж байна. Мэдээж засгийн газар энийг нь бол янз янзаар тайлбарлаж байгаа. За зарим хүмүүс хэлэхдээ бол яг түүний одоо үйл ажиллагааг тэр Венесуелийн сөрөг хүчний тэргүүн баггүй нэмэгтэй. Тэр сөрөг хүчний үйл ажиллагааг Америкийн засгийн газар яг улс төрийн ашиг сонирхолтой дэмжиж байгаа юу? Яг тийм бодит дэмжлэг байгаа юу гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Байхгүй баха. Энэ зүгээр энэ нэмэгтэй дэлхийн анхаарлыг авахын тулд Трамп өөрөө хамгийн сонирхолтой одоо хот байгаа хүн шүү дээ. Тэгэхээр дэлхийн анхаарлыг Венесуелийн асуудалд өөрийнхөө тэмцэлд хандуулахын тулд энэ шагналаа би Трамптай хуваалцлаа гэж хэлсэн байх гэж. Бас нүүдэл гэж магадгүй тий. Тий. Аргаа орж ин л та хөөрхий. Тий аргаа орсон байна. Трамп ч бол өөрөө бас тийм Нобелийн шагнал авчиг гэсэн чин хүслээр үйлцэлтэй гэдэг өөрөө байнга илэрхийлж байгаа шүү дээ. Тийм хүн байгаа. Тэгээд Венесуелийн нөхцөл байдал бол яа харахгүй бид нар нөгөө Уго Чавес тэгэл Мадуро Николас Мадурог энэ аргууд дарангууллын дэглэм тогтоогоод байна. Хүчирхийлэл, дарангуулал, хилмигдүүлэлт, хавчин гадуурхалт тэгээд хууль одоо шүүхгүйгээр цаазаар авах тохиолдол маш их байдаг. Маш олон хүн алга болдог, ор сургаггүй алга болдог, цаазаар ахуулдаг, алуулдаг. Цэрэг хүч нь маш хүчтэй болчихсон. Гэтэл Венесуел 1970-аад онд дэлхийн хамгийн баян улсуудын нэг байсан. Тэгээд бас яг зөвхөн Уго Чавес ч юм уу Мадурогийн асуудал өнөөдрийн одоо Венесуелийн нөхцөл байдлын гол шалтгаан биш л дээ. Хамгийн том шалтгааныг нь эдийн засгч одоо манай Батбол аягуулсан ойлгох байх. Эдийн засгаас солонгоруулаагүй гин одоо гор нь өнөөдөр гарч байгаамаа. Тосны газрын тос дэлхийд даяар хамгийн үнэтэй байхад хамгийн их мөнгө олсон хэрнээ эдийн засгаас солонгоруулахад бус салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй ганц салбараастай одоо бүх өндгөө нэг сагсанд хийж байгаа гэдэгтэй адилхан. Тим шийдвэр байсан. Тэгээ одоо өдөр тутмын ахуйн хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээнд бүх юм нь импортных байсан. Гэтэл нөгөө газрын тосны үн унаад, орж ирэх мөнгө нь багасаад, үндснийх нь валют ханшгүй болоод ирэхээр ард иргэд нь өөрөө худалдан авах чадваргүй болдог. За тэгээ боловсрал, эдийн засаг, нийгэм ер нь бол тэр чигээрээ нураад унчихсан гэж байгаа. За тэгээд сүүлийн жилүүдэд Венесуел иргэд дунд одоо чинь сайн дурыг биш жин хасалтыг түүх юм бил байгаа гинэ. Тэр нь өөрөө би жин хасъя гэж биш өлсгөлөнд байгаа учраас нийт хүн амынх нь 80% нь ядуурлаас доош түвшинд байгаа. Тэгээ жин хас одоо жин нөгөө өлсгөлөнгөөс бол жин хасагч байгааг дэглэм нь юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр эрүүл мэндийн салбарт маш үр ашигтай зөв бодлого явуулсны үр дүнд манай ард түмэн донд зүрхний шигдээс, артерийн даралт ихсэх болон жигшин шижин өвчний тохиолдлууд багасж байгаа гэж жишээ тайлбарлаж байгаа. Дарангуул нэг нөгөө муухай зүйлээ хүртэл гоё болгож харагдуулах юм ба тий. Харин тэгээд нөгөө одоогийн дэглэмийн удирдагчтай Николас Мадурогийн ингээд түүний түүхийгтэй ингээд намтрыг харсан чинь их сонирхолтой. Автобусны жолооч байж. Тэгээд нөгөө өөрөө автобусны жолоочоос тэ одоо төрийн эрхэнд гарч байгаа нөгөө ард иргэдээс энгийн ард иргэд дундаас төрийн удирдагч болно гэсэн нэг тийм пропаганда бий болгоцсон байгаа. Айгуу төстэй зүйлүүд их анзаарагдаад байгаа. Тийм Монголд төстэй тий. Монголд ч нөгөө босролтой хүнийг нэг хэсэг бүр доош нь хийх хандлага их газар авсан. Тэгээ босролгүй хүнийг одоо бид чинь дээшиг их оройд их залцгаалаа одоо ч байж лээ гэдэг хэвгүй. Тий. За тэгэхээр тий үнэхээр сургамжтай тий. Тэгээ энэ эмэгтэй ууггүй хөдөлмөрийг цуцшгүй тэмцлийг тэр тусмаа Венесуелийн ард түмний ардчлалын төлөө хийж байгаа ууггүй тэмцлийг үнэлээд энэ шагналыг өгсөн. Энэ тэгээ Венесуелийн авж байгаа 2 дахь Нобелийн шагнал юм байна. Тийм үү. Эхний Нобелийн шагналыг нь 1980 онд анагаах ухаан, физиологи анагаах ухааны салбарт Баруш Бенасериф гэдэг нэртэй ирхэм. Тэгээд яг Америк Венесуел гаралтай Америкт ер нь гол төлөв үйл ажиллагаа явуулж исэн хүн дархлаа судлалаар анагаахын салбарт авч исэн юм байна. Застаа сонирхолтой тохиолдол байна. За зулаатаа баярлалаа. За тэгэхээр Нобелийн шагналыг одоо инх тайвны Нобелийн шагналыг нөгөө маа зулаа манд хэлсэн Норвегийн Ослод өгсөн гэдэг. Тэр нь болохоор анх Нобелийн шагнал 1901 онд гарч ирж байхдаа Швед Норвегч нь өөрсдөө нэг улс байсан.
Тэгээд одоо нөгөө 5 шагналын Шведийн Стокгольмоос ганц инх тайвны шагналыг нөгөө Норвегийн нөгөө Ослоос өгдөг шалтгаан тэрэ. За. Өнөр нэг сонирхолтой баримтаа мартчихж. Гэтэл нөгөө Мадурогийн дэглэм Нобелийн шагналыг сөрөг хүчний удирдагчид нь өгсөнтэй юу гэж хариулж ийн гэсэн чинь их таагүй хандчих. Энэ бол зүгээр нэг улс төрийн пропаганда, манай улсын дээр тусгаар тогтнол, манай улсын нэгдмэл байдлыг атархагчид одоо тийм ийм шагнал гардуулаа гэд тэрнийхээ хариуд юу яасан бэ гэхээр Норвегтэй дипломат харилцаагаа тастаад Австрали улстай дипломат харилцаагаа тастаад харин оронд нь Африкийн нэг нь Буркина Фасо. Нөгөөх нь бас нэг Африкийн оронтой дипломат харилцаа шинээр тогтоох шийдвэр гаргасан байсан. За. Харин энэ дарангуул гэдэг те юм тэмцдэггүй арт хүмүүхтгөө гэдэг энэний нэг жишээ шүү дээ. Харин Венесуэлчүүдийн уйггүй тэмцэл бол үнэхээр одоо бахархал бас нөгөө өрөвдмөр санагдчихээн л да. Нийтхүү амынх нь 25% нь улс их орноосоо 4-өөс 10% байдалд ороод дөрвчгсөн байгаа. Тий. Барын зулцыг баг дээр нь те юу яж явахгүй дарж явахгүй бол толгой дээр гараад суучгаар ийм хэцүү байгаа шүү дээ. За тэгэхээр дараагийн Нобелийн шагналаа танилцуулъя. Энэ бол анагаахын салбар байгаа. Тэгэхээр анагаахын салбарт ямар одоо гайхалтай нээлт гарсныг бид нэр хамгийн бас их гоё хүлээдэг яг шагнал энэ. Яг тэгэхээр хүн болгол нөгөө урт наслах юмсан, супермен болох юмсан тийм нөгөө мөрөөдөлтэй. Энд чинь анагаахын шинжилгээ ухаан угаас тусалдаг болохоор тэгэхээр Бат Эрдэнэ эмчигээ анагаахын Нобелийн шагналыг тайлбарлана гэж урьж байна. Ер нь сүүлийн жилүүдэд болон ирээдүйд ч гэсэн олон жил энэ дахлаа судлалаар Нобелийн шагнал яг энэ физиолог анагаах ухааны салбарт гарч байгаа. Ирээдүйд ч олон гарах бах. Түүний нэг жишээ 25 оны физиолог анагаах ухааны салбарт бол дахлаа судлалаас бол авсан байна. За энэ одоо аюул сонирхолтой. Ямар судалгаагаар ямар нээлтээрээ энэ эрдэмтэд авч байгаа гэхээр Америк нэгдсэн улсын 2 эрдэмтэн, Японы 1 эрдэмтэн хийсэн судалгаа байгаа өөр газар. За хамгийн түрүүнд бол эхний одоо судалгааг 1995 онд Японы одоо анагаах ухааны эрдэмтэн доктор профессор Шимон Сакагучи гэдэг эрдэмтэн бол нэг сонирхолтой T-эсийг олж илрүүлсэн байна. T-эсийг. Ер нь дахлааны эс чинь бид нэр одоо маш энгийнээр мэддэг TS, BS гэдэг хоёр эс байдаг. За энэ маань ингээд биднийг одоо хамгаалж байгаа. Бүх одоо вирустэй, бактеритэй тулдаад хамгаалж байгаа. Гэхдээ энэ дахлааны эсүүд маань өөрийнхөө эсүү бас дайраад идэв юм байна. Өөрийнхөө эсүү дайраад идэг. Дайрах тохиолдол байдаг. За ухаандаа нэг үйлдвэрлэгдээд дефекттэй үйлдвэрлэгдээд гараад ирэхээрээ нөгөөх нь өөрийнхөө эсүү дайраад идэг тийм. Бидний хамгийн сайн мэддэг юм бол үүнийг дахлааны хид мэдрэгшил, дахлааны хид итгэвчил гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Харшил байна. Одоо чихрийн шижингийн 1-р хэв шинж байна. Хүүхдэд бол одоо Hashimoto-гийн өвчин байна. Системийн улаан туралт гэдэг манайхан чонон гөрөөс гэж нэрлэдэг байдаг тий. За тий дандаа автоиммуны өвчнүүд буюу өөрийнхөө эсүүд товтлоод байдаг. Эдгээр чинь бүгдээрээ энэ дахлааны эсүүд маань өөрийнхөө эсийг харийн одоо бийт байна гэж үнэлээд үүнийхээ үндсэндээ түүний эсрэг дахлааны урал явуулаад ингээ өөрийнхөө эсүүдийг алж устгацнаас болоод идэм байна. За тэгвэл энэ өөрийнхөө одоо эсийг устгахаас сэргийлэх ямар арга хэмжээ хүний дахлааны систем авдаг юм бэ гэдгийг судлаад энэ эрдэмтэн ямар нээлт хийсэн бэ гэхээр захын дахлааны системийн одоо толеранс буюу төвчл гэж яриад байгаа. Одоо энгийнээр ярих юм бол дахлааны эс Т-эс маань сэрээ учрахад үүсдэг, Б-эс маань ясны чимгэнд үүсдэг. Үүсэнгүүт нь хамгийн ихний төвийн төвчл гэдэг юм нь яг нь үүссэн газар нь ялгадаг байна шүү дээ. За энэ дефекттэй байна гэдээ устгаал. Энэ одоо гараад ирэх юм бол өөрийнхөө эсүүд товтлох юм байна гэж илрүүлээд устгаад байдаг. Гэхдээ зарим одоо эснүүд нь энэ төвийн шалгалтыг давчдаг. Ингээд зах руу буюу цусны судас руу, тунгалгийн судас руу гараа авчдаг нөгөө хэд. За тэгэнгүүт тэгээ гараа авцсныхын дараа яах юм бэ гэхээр юу гэдэм бэ гэхэд одоо regulator T-эс буюу T-reg гэдэг эс бас байдаг. Тэр нь яг тэр зах руу төвийн шалгалтыг даваад зах руу гарцсан тэр одоо өөрлөгөө товтлогддог эсүүдийг зохицуулдаг ийм дахлааны эс байдаг юм байна гэдэг 95 онд энэ Японы эрдэмтэн нээсэн байгаа. За үүний дараа 2001 онд бол Америкийн 2 эрдэмтэн Мэри Бронко, Фред Рамштел гэдэг 2 эрдэмтэн болохоор
юуг нь одоо нээж илрүүлсэн бэ гэхээр энэ T-Reg гэдэг эс нөгөө дахлаагаа өөрлөгөө довтолдог тэр эсүүдийг зохицуулдаг, яг захт нь ороод ирсэн системийг зохицуулдаг тэр T-Reg гэдэг эс яг үүндээ гентэй л холбоотой юм байна. Энэ FOXP3 гэдэг энэ ген их одоо хүний биед ямар байгаагаас шалтгаалаад энэ T-Reg гэдэг эсийн хэмжээг ихсэгдэг, багасгадаг ийм байдаг юм байна гэдгийг Америкийн хоёр эрдэмтэн одоо 2001 онд буюу нөгөө Япон эрдэмтний нээсэн судалгаанд үргэлжлүүлж тусдаа судлаад илрүүлсэн байгаа. За энэ гурав одоо яг нөгөө нэг хасааг хэлдэг шиг тэгээ юу гэж буюу одоо ямар ач холбогдолтой юм бэ? Айгүй том ач холбогдолтой. Ихсүүл яадгийн, багасгал яадаг гэсэн. За жишээ нь хор тавдар дээр ярихад хор тавдрын яг микросом буюу орчин буюу яг хор тавдрын эсийн орчин, эсийн төвшөнд нь юу болж ийн гэхээр нөгөө хор тавдрын эсүүд чинь өөрлөгөө T-Reg гэдэг эсийг татдаг юм байна. Нөгөө T-Reg гэдэг эсийг татаад аваад ирэнгүүт T-Reg эс чинь аль болохоор дахлааны эсүүдийг яах нь одоо дарангуулдаг эс бахна шүү дээ тэр бол тий. Тэгэнгүүт дахлааны эсүүд тэр хавдрын эс рүү довтолж чадхаа болждаг гэсэн. Довтолж чадхаа болждаг. Тэгэнгүүт нь эсрэгээр яах юм бэ гэхээр FOXP3 гэдэг гений идэвхжил өндөртэй T-эсийн одоо T-Reg гэдэг нөгөө эсийн тоо ихтэй хүмүүс бол хор тавдрын өвдөх юм бол илүү хурдан явах гэдэг шүү дээ. Ер нь бол тэгэх юм бол эсрэгээрээ одоо дахлаа эмчилгээ чинь яах гэдэг нь хэр тэр T-Reg гэдэг эсийг нөгөө FOXP3 гэдэг генийг дарангуйлаад T-Reg гэдэг эсийг дарангуйлдаг юм уулгачих юм бол тэр хүн яаж ийнэ вэхээр хор тавдрын микросом орчимд нөгөө T-Reg гэдэг эсийн тоо багасаад дахлааны эсүүд хавдрын эсийг устгах нөхцөлийг бүрэлдүүлж болж байна. Нэгдүгээр. Гэтэл яг эсрэгээр юу вэ гэхээр хоёрдугаар эргэтэн шилжүүлэн суулгасан үед эсрэгээрээ нөгөө T-Reg эс нь их байх юм бол одоо T-Reg эс нь зохицуулахгүй бол нөгөө дахлааны эсүүд чинь нөгөө суулгасан эсийг одоо эргэтэн чинь шууд за энэ бол устгана гадны эргэтэн. Ингээ устгах гэдэг. Эсрэгээрээ яг энэ үед нь T-Reg эс их байгаад дахлааны эсүүдээс тэр нөгөө суулгасан эргэтнийг хамгаалах хэрэгтэй. Хамгаалах хэрэгтэй, тий? За ийм учраас энэ үед болохоор нөгөө FOXP3 гэдэг генийг идэвхжүүлээд тэр ген нь T-Reg гэдэг эсийг яах нь үе олноор үйлдвэрлэх бодоо гол ген байх нь шүү. Тэрийг нэгээд олцсон. Тэгээ T-Reg гэдэг эс нь олшроод тэр эс нь их байжж нөгөө одоо одоо шинээ суулгасан тэр эргэтэн нь шилжүүлэн суулгасан эргэтэн маань өөрийнхөө дахлааны системээс одоо айхгүйгээр удаан хугацаанд дасан зохицоод өөрийн эргэтэн мэт суух те яг нөгөө нэг удаан хугацаанд дасан зохицож суух тэр боломжоор нь хангаж өгдөг. Мөн дээрээс нь ингээд томоор ирвэл хамгийн энгийнээр ирвэл энэ эсийн зохицолтойг ойлгож яваад за дахлаа амжилтгээд иммунотерапи ч юм уу эдрийг илүү одоо ирээдүйд сайн судлаад эм гаргаж авснаар бид нар нөгөө чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийг Хашимотогийн өвчнийг те системийн тууралтыг одоо Монголд их байдаг нь бол нэг хэрэг биш ревматоид артрит эн чинь бас аутоиммуны өвчин баггүй юу. Өөрийнхөө үений идрүүл дахлааны эс чинь довтлоод тэнд өрөсөл үүсгээд байгаа. Бид нар яаж ч чадахгүй одоо ухаанда уг үндсийг бол одоогоор устгах чадахгүй шинж тэмдгийн эмчилгээ хийхээс өөр аргагүй те хамгийн наацх нь харьцлууд шүү дээ дахлааны хэд метр шил те. Тэгэхээр энийг уг үндсэн за ийм генээс ийм эсээс ийм зохицуулгаас болоод идэм байх гэдгийг нээсэн. Тэд аль 95 онд эхний нээлттэйгээд 2001 онд тэрнийх нь генийн нээгээд 20-30 жил өнөөдөр хүртэл энэ судалгаа үргэлжлээд явж байгаа. Энэ судалгааны үндсэн дээрээс энэ иммунотерапи, дахлааны эмчилгээ, за мөн одоо эргэтэн шилжүүлэн суулгахын дараах дахлаа эмчилгээ гэх мэт юмуд нь сайн хөгжсөн учраас энэ гурван эрдэмтэнд 25 онд энэ Нобелийн шагналыг энэ нээлтээр нь өгсөн. T-Reg гэдэг эсийг одоо мөн энэ захын одоо ганцхан үүнээс энэ нээлтээс өмнө ганцхан төвийн зохицуулга гэж байдсан байна. TB-эсийг сэрээ булчирхайнд ясны чөмгөнд үүсэнгүүт нь за одоо өөрлөгөө устгаж магадгүй гэдэг эсүүдийг одоо буцаагаад өхүүлдэг ийм систем байдаг юм байна гэдэг ойлголттой байсан бол энэ гурван эрдэмтний судалгаагаар захын буюу бүр цуснд хүртэл яах нь T-Reg гэдэг эс байгаад энэ зохицуулгыг хийдэг юм байна гэдэг цоо шинэ нээсэнд нь ингээ Нобелийн шагнал бол өгсөн байдаг. За мөн одоо энэ судалгааны үндсэн дээрээс үргэлжлүүлээд одоо маш олон
одоо ихтэй сургуулиудын эмнэлгүүд, лабораториуд үргэлжлүүлээ судлаад явж байгаа. Ингээд магадгүй одоо би хугацааг нь хэлж мэдэхгүй ч гэсэн тодорхой хугацааны дараа бол энэ автоиммун иммуны өвчтнүүд, дахлааны хэд мэдрэгчдүүд те одоо хамгийн энгийнээр бидний яриад байгаа саяны одоо түгээмэл тохиолддог өвчтнүүд бол бүрэн идэх юм боломжит үүд хаалгыг бол нээж өгсөн байдаг. За яг энүүгээр бол ингээд Нобелийн шагналыг энэ 25 онд бол өгсөн. 24 онд бас ингээд дахлааны тесттэй холбоотой 25-р судалгаагаар Япон, Америкийн бас эрдэмтэд авсан гэдэг өнгөрсөн жил ярьж ирсэн. Энэ жил бас өвчин арай өөр боловч бас төстэй дахлаа судлалаар авсан. Ирээдүйн миний харж байгаагаар олон жил бас энэ дахлаа судлалт одоо гарсан нээлтүүдээр Нобелийн шагнал авах гэж бодож байгаа. За Батэрд нэмжтэй баярлалаа. За НТV телевиз болон шинжлэх ухааны тань мэдгүй од мөндөр сувг уламжлалсаар одоо шинэ жил болгоны яг өдөд бид нөгөө Нобелийн шагналын эргэн тойрондох одоо тэр мэдээг та бүхэнтэй хуваалцдаг. За тэгэхээр одоо сая 3 Нобелийн шагнал ярьчлаа. Одоо дөрөвдөх нь буюу утга зохиолын Нобелийн шагналыг ямар эрхэм авсныг манай одоо орчуулгын киноны жүжигчин дуу оруулагч маа Цэнгэл баяр та бүхэн тайлбарлаж өгнө. За баярлалаа. За бүгдэнд нь шинэ оны мэнд. За 2025 оны зургийн зохиолын Нобелийн шагналыг ийм Унгарын зохиолч Ласло Краснахоркай гэж хүн авсан байна. Тэгэхээр нөгөө нэг яг энэ жилдээ ч юм уу гаргасан ном, за эсвэл бусад одоо салбаруудтай адилхан шинэ тэр ондоо гарсан шинэ нээлтээр биш. Яг энэ хүний нийт уран бүтээлийн замналыг үнэлж энэ шагналыг бас Нобелийг өгдөг юм байна. Энэ салбарт. За тэгээд яг албан ёсны тэр сайшаал дээрээ бичсэн зүйл нь болохоор мөхлийн аимшиг дунд урлагийн хүчийг бат цогцлоосон сэтгэл оюуныг цэнгүүлж алсыг сарвчлах урын сандан зориулж олговоо гэж бас хүндэтгэлтэйгээр бичсэн байгаа юм. За тэгээд энэ хүн яг ямар уран бүтээл одоо нийт замналынхаа хугацаанд хийсэн бэ гэхээр ерөнхийдөө нэг юм одоо энэ хүн маань 71 настай хүн байдаг. Тэгээд 9 роман бичсэн. За тэрнээсээ гадна мэдээж нэг уран зөгнөлт, өгүүлэл, эсэний төвөр, бүр жүжигийн зохиол хүртэл бичижсэн маш идэвхтэй уран бүтээл хийжсэн. Сүүлийн жилүүдэд бол нэг уран бүтээл хийгээгүй ийм уран бүтээлч байгаа юм. За тэгээд энэ 1985 онд бичсэн Сатаны танго гэж энэ зохиол нь их алдартай. Маш гоё Сатан танго нэртэй. Тэгээд энэ зохиолоос нь сэтгүүлсэн бас ижил нэртэй кино байдаг юм байна. Тэгээд тэр кино нь хугацаанд бүр хэд гэж бодож байна. 7 цаг 30 минутын кино. Маш урт. Тийм. Маш урт кино. За тэгээд энэ одоо энэ Нобель авсан эрхмийн онцлог нь байгаа юм. Тэгэхээр энэ хүний одоо ишлүүдээс ч юм уу те би сонирхуулъя гэхэд боломжгүй. Яагаад гэвэл маш урт өгүүлбэрээр бичдэг. Нэг одоо ишлэлийг аваад авъя гэж бодоход бүтэн нэг хуудсыг заавал авах шаардлага гардаг. Тийм үргэлжилсэн, сонжирсан байдлаар бичдэг. За энэс нь ч болоод ер нь бол хэвлэлийн компаниуд Сатан тангог бүр хит нур шүү, хит одоо эмо, хит гонигтай одоо хар бараан дандаа хит гэсэн тодорхойлолтоор энэ хүний зохиолыг хэвлэлийн компаниуд ерөөс хэвлдэггүй байсан тэр үедээ. Тэгээд энэ киноны хэрвээ одоо трейлерын ч юм уу одоо эсвэл одоо энэ 7 цаг 30 минутын киног хэрвээ манай үзэгчид сонсогчид маань үзвэл за та тэр одоо энэ хүний ертөнц тэр сүнхэл рүү ингээд бүр гарч чадахгүйгээр живээд орчхоор ийм зохиол төрөвдөг хүн юм аа. Тэгэд энэ уран бүтээлийн онцлог нь энэ. Ерөөсө дүнсгэр, маш дүнсгэр. Тэгээд сүрэл мөхлийн гэмээр өнгө аясыг та маш жижигхэн одоо нэг сцен одоо мэдээж кинон 7 цаг 30 минут учраас зүгээр нэг сцен 7-10 минут ингээд тасралтгүй үргэлжлэх нь бол тэгээ байдаг л энгийн үзэгдэл болж байгаа юм л да. Тэгээд ийм дүнсгэр, сүрэл мөхлийн гэмээр бүр хитрхи хар бараан гэмээр ийм байдал дандаа бүтээл болгоноос нь харагддаг. За зохиолыг уншихад бол одоо энэ Сатан танго гэж киног үзсэн ч гэсэн ер нь нэг тийм арга мухардсан, цөхөрсөн, юм амьдралгүй, хухай, цонхгор тэгсэн мөртлөө хүүтэн, нойтон, тухгүй мэдрэмжийг бид энэ бүтээлээс харна. За тэгээ мэдээж одоо уран бүтээлийн цаад эмзэглэл санаа тэ ийм юм байх хэвээр энд одоо амьдрал яг л тийм гэдэг санаа гаргадаг. Амьдрал
асуудлууд нь хизээч дуусахгүй юм шиг араасаа үргэлжлээл байдаг. Тэрийг ямар ч шийд гарч ирж алга болохгүй. Тэр бол ингээл ийм л юмнуудын хэлхээ. Тэгээд энэ амьдрал дуусна. Араас нь эхлэх үгүйг нь мэдэхгүй. Магадгүй дахиад яг ийм амьдрал эхэлнэ гэдэг. Тэгээ энэ нь бас цаагаараа хүмүүст бид нар асуудалд ордог, хэцүү байдалд ордог. Тэглээгээд уучлаарай хэсэг завсарлая би нэг өдөр зогсоож байгаад маргаашнаас амьдрья гэх боломж биднэрт байдгүй гэдгийг уран бүтээл болгоно сануулж идэг. Одоо тэр нь бас нэг тийм бодит санагдаж байгаа. За ерөөсөө одоо зохиолуудаас нь бас тий энэ хүний бүхэл бүтэн замналын турш бичсэн зохиолуудаас нь ерөнхийдөө цор ганц зүйлд эцэсгүй одоо туйлшрын донтох мэдрэмжийг таавна. Мухаач вэ, сайхан ч вэ. Та нэг л орох юм бол донтоо тэр уран бүтээлүүдийг бүгдийг донтож уншихаар тийм мэдрэмжийг авна. За тэгээд хизээч арилахгүй төгшүүрийг мэдэрнэ. За араасаа овоорсон тийм хизээч шийдэгдэхгүй зовлон бэрхшээлийг анзаарна. За тэгээд нэг юм дүрийн дотоод нэг юм өгүүлэмж монолог гэж байдаг шүү дээ тий. Тэр нь гадаад ертөнцийн бодит байдалтай яг хаагаараа юугаараа нийлж юугаараа зохицохгүй ч мэдэгдэхгүй нэг ийм байдалд орно гэж байгаа. Тэгээд энэ онцлог нь энэ зохиолчийг бас онцгой сонирн болгож өгч байгаа. Тэгээд энэ зохиолчтой хамтарч ажилласан тэр Сатан Тангог тэр киног хийсэн кино найруулагч уран бүтээлчдийн зүгээс бас үнэлж хэлсэн байдал нь гэж байгаа юм л да. Энэ хүн ингээд бүр ийм үхлийн одоо нөгөө ертөнц те нөгөө ертөнцийн хаалган дээр очичоод биднэрт амьдрал ийм байд юм биш үгээд нөгөө ертөнц ийм байд юм биш үгээд тайлбарлаж байгаа хүн байхаа гэж би боддог гэж тодорхойлж хэлсэн байгаа. За тэгээ бас ер нь уран бүтээлүүдээс нь бас юм шүүмжлэгчдийн үг л те бурхан өгчих юм бол ертөнц ямар байхыг энэ хүн харуулдгаа гэж бас тий ингэж тий бурхан өгчих юм бол ертөнцийн юм гэж тодорхойлсон гэж хэлдэг. Тэгээ ер нь бол ийм өнгөр гаралтай ийм утга зохиолын Нобель авж байгаа. Энэ бол 2 дахь хүн. За 2002 онд Эмрэ Гертэж гэж хүн бас Нобель бас авч исэн байлээ. За тэгээд энэ зохиолч маань бол тодорхой нэг газар хизээж амьдэрдэггүй. Удаан байдгүй. Тэгээ ерөөсө хэрэн хийж амьдэрдэг. Одоо Берлин, Нью-Йорк, Япон, Хятад, Европын маш олон 10 хот тосгодуудаар хэрэн тэнж амьдэрдэг. Одоогоороо ч тэгж амьдарч байгаа. Тэгээ өөрөө бол нэг газар удаан байх бол дотроосоо ялзарж байгаа мэдрэмжийг авдаг зүйлээ гэд хүлээн зөвшөөрдгөө ийм амьдралын бас өөр өнцгтэй ийм хүн байна. За тэгээд ерөнхийдөө манайхан одоо нэг хасаагийн хэлдэг шиг тэгээ юу гэж хэлдэг шиг те. Тэгээд юу гэж вэ гэвэл бид нар манай маш их ном уншдаг тэр хүмүүс маань те хэрвээ та нэг хэмийн одоо нэг л байдгал эсвэл юм шидэт реализм ч юм уу нэг юм гоё төгсгөлийг хүсдэг ийм уран зохиолыг та уншаад өөр зүйл мэдрэхийг хүсэж байгаа бол та нэг хэвийн зохиолоосоо залхаад өжрөөд байгаа бол одоо энэ хүний зохиолыг унших юм бол танд маш шинэлэг мэдрэмжийг төрүүлнэ. За ерөнхийдөө нэг иймэрхүү зохиол бичдэг юу гэдэг Франц Кафка, Самуэль Беккет, эсвэл Фёдор Достоевский гэж хүмүүс байна л да. Гэхдээ энийг эндээс хамаагүй илүү тийм харанхуй тэгээд ийм тууллын зам жимэн илүү тэгж дурайж харагддаг бодит байдлаар танд мэдрэгдэх зохиолуудыг эндээс мэдэрч болох юм аа. Тэгээд өөрөө бас нөгөө Нобело гардахдаа тий энэ зохиолыг орчуулгад нь би бас талархаж өөрөө бас маш талархалтай хандж байна гэдгээ бас дурдсан байсан. Тэгээд заавал киног нь олж үзнэ л гэж бодсон. За баярлалаа Цэнгэлээсэг. Достоевскийг ер нь бодож ирсэн. Тэгсэн чи яг сая Цэнгэлээ минь хэллээ те. Юу болсон гэхээр 20 хэдэн жилийн өмнө одоо Зулаавит хоёрын нэг багын найз байдیں۔ Тэр Зулаагийн гэрт нь очиод Достоевскигийн гим зэмийг аваад зээлээд авч уншсан. Тэгээд хэд хоногийн дараа Зулаа нөгөө найзаасаа ном авъя гэсэн чинь нөгөөдөг чинь би тэрийг уншаад гутраад дэлгүүрт ороод архиар солилцсон гэд. Тий. Ном авъя гэсэн чинь тэр чинь муухай ном байлээ, хогийн ном байлээ. Тэгээд би тэр номыг чи унаад сэтгэл готролд ороод тэгээд өөрийгөө тайвшруулахын тулд тэр номыг чинь гарцаараад архиад дуудсан гэж хэлсэн. Тэгээд сая тэр л бодож илээ. Тэрнээс аймар гэхээр. Харин тий. Тэгээд энэ хүний утга зохиолын салбарт оруулсан бүх насных нь хувь нэмрийг оруулд. Одоо үнэлж шагналын юм байна. Нэг зохиолыг нь өглөөгүй. Ер нь утга зохиол ер нь тэгдэг баг шүү. Тий, ер нь тэгдэг юм байна. Тий. Онцлог нь тийм байна. Тэгээд тэр тодорхойлт ямар гоё хэлвэ тий. Бурхан байгаагүй бол амьдрал юм байх байсан. Там бүр өвчгсөн бол гэдэг байгаа юм. Харин тий. Нийцэж нөгөө бурхан өгсөн гэсэн шүү дээ тий. За Цэнгэлээд баярлалаа. Баярлалаа. За дараагийн Нобелийн шагнал. Энэ бол Альфред Нобелийн өөрийнх нь өвлүүлсэн мөнгнөөс биш.
Шведийн төв банкнаас олгодог тэр ноёблын шагнал байгаа. Тэр бол эдийн засгийн ноёблын шагнал. Тэгэхээр 2025 оны эдийн засгийн ноёблын шагналыг манай эдийн засгч Бат Эрдэнэ бидэнд танилцуулна. Шинэ оны мэнд. За энэ удаагийн 25 оны эдийн засгийн Нобелийн шагналыг Жоэл Мокер, Филипп Агион, Петр Ховит гэж 3 хүн улс орны тогтвортой хөгжлийг тодорхойлоод тэрийг математик загварт оруулсан байна. За улс орны тогтвортой хөгжил гэдэг нь юу вэ гэхлээр томьёосноор Жоэл Мокерийн томьёосноор болохоор тасралтгүй инновацуудын урсгал гэж тодорхойлоод инновацууд ингээд тасралтгүй гарч явах хэрэгтэй байна гэдэг. Тэгвэл инновац гэж юу юм бэ гэдэг ингээд томьёолоод тодорхойлохлоор 3 зүйлийг байгаад байгаа. Тасралтгүй яаж явах юм, хөгжлийг тогтвортой гэдэг нь яаж явах юм гэдэг. Тэгэхээр аливаа зүйл ингээд нэг нээлт гарлаа. Тэгэд тэр нь одоо сая дурддагдаад байна шүү дээ. Аль 40 жилийн өмнө, тэдэн жилийн өмнө нэгтчихэд одоо яагаад тэр нь хэрэглээнд ороод байгаа юм гэдэг. Тэгэхээр одоо зүгээр математик тооцоолоход 40 жилийн өмнө ийм байдгийг нээчээд байгаа хэрнээ хэрэглээнд 40 жилийн дараа орно чинь дунд нэг 40 жилийн гап үүсчихэж байгааз ингээд хайран уг нь шууд залгацсан бол 40 жилийн өмнө тэр хэрэглээ чи орчих гээд байна шүү дээ. Тэгэхээр аливаа нээлт онлын нээлтийг түүнийг инженерчлээд ахуйд буюу хэрэглэгчдэд хэрэглэгдэхүйс болгож өгөх инженерингийн ухаан гэдэг нь бас байх хэрэгтэй юм байна. Дан онолчд биш. Одоо нэг онлын математик, хэрэглээний математик гэдэг шиг хэрэглээн дээр авиачид генерат хийж холбож өгөх инженерингүүд бас байх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ инженерингүүд байхыгаа яг ийм зүйл араа байх саяны зүй тогтлыг хүлээн зөвшөөрөх үз нийгэм улс төр байх хэрэгтэй юм байна. Тэгээ энэ гурав нийлчих юм бол ингээд улс орон аягүй сайхан хөгжих юм байна гэдгийг тэр хэн тодорхойлж гарч ирсэн байгаа. Жоэл Мокер нь. Нөгөө хоёр бол буюу Филипп Петр хоёр болохоор яасан гэхэлэр за тэгвэл тэр инновац гэдэг байгаа чи юу юм бэ гэдгийг тодорхойлсон байгаа байхгүй юу? Биднээс юуг инновац гэж хэлэх юм те гэж. За тэгэхээр энийг нэг бүрслэн хэлэхэд нэгдэх нь буюу тэр мэдлэгийн тархац гэдэг байгаа. Мэдлэгийн тархац нээлт гэж байгаа байхгүй одоо нэг нээчлээ шүү дээ. Тэрийг бусдад тэр инженерүүдэд өгсөй юм байна. Тараах хэрэгтэй юм аль болох. Тараахгүй болохоор үр дүнд нь юу гараад байна гэхээр за энийг болохоор айгүй гой томьёолсон байгаа. Хүмүүс know how гэж яриаддаг те. Яаж хийх юм? Яаж хийх юм гэд. Тэгээ яаж хийхээ мэдэж авсан юм уу? Тэр онолыг төрүүл барьж авсан нь тэрийг патентжуулаад өөр юм болгочдөг. За тэгэхээр юу болж ийн гэхээр улс орны нийт хэмжээнд биш тэр know how-г мэдж байгаа хүн патентын эзэн хөгжүүлэх R&D-ийн тэр хүн тэрийг хөгжүүлэхгүй бол бусд хүн хөгжүүлэх ирэхгүй болчихж байгаа байхгүй. Тийм байгааз. Тэгэхээр мэдлэгийг тархаах зүйл нь юу вэ гэвэл залуучуудад яаж тэгвэл тархаах юм гэхэлэр ингээд улс орноос мөнгө хаяад ингээд тархаах алуугүй юм байна л да. Юу нь яагаад энэ мэдлэгийг олж авах хэрэгтэй юм гэдгийг улс орон одоо улсын бодлогоор бол яагаад нэг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй юм байна. Хаавууд нь энэ тэнд ингээд гараад ахна шүү дээ. Тэнгүүт know why-г нь аль болох түгэх юм байна. Тэгэнгүүт энэ тохиолдолд яах вэ гэхээр альва патентыг юм уу ямар нэгэн know how-г нь одоо бата гэж хүн авцсан байлаа гэхэд яагаад энэ хүн яг энэ технологи яагаад энэ ирээдүйд хүн төрөлхтөнд хэрэгтэй байгааг нь синглээ ч юм уу хасаа яагаад нэг нь мэдсэн тохиолдолд заавал миний технологиг хөгжүүлэх гэдэг албагүй юм байна л тийм ээ. Эний тод жишээ бол ингээд нөгөө юу яд юм бэ? Одоо ч саяны юм дээр Леонардо да Винчигийн 1495 онд гаргасан нисдэг машины онол байгаа юм байна. За тэрийг одоо хүртэл байхгүй байхгүй юу? Яасан гэснээр инженерингүүд тэр авдрандаа ингээд хаягдсан ч гэх юм уу те. Яагаад ер нь нисдэг машин байх ёстой мөстой гэдэг юу ч яваагүй. Ингээд нөгөө тэр хүн ингээд нөгөө юутайгаа мэдлэгтэйг өгсөнтэй адилхан болчихж байгаа. Гэтэл нөгөө Джеймс Ваттийн 1760 онд гаргасан уурын хөдөлгүүрийн нээлтийг инженерүүд ерөөс 15 жилийн дотор бодит байдал болгоцсон. Инглээр хэрэглээнд орчиж байгаа. За тэгэхээр нөгөө тогтвортой хөгжил гэдэг юу вэ? Зогсолтгүй байх хэвээр. Зогсолтгүй гэдэг нь циклээр төсөөлөх юм бол нэг нээлт гарлаа. Тэр нь инженерчлэлглээ, хэрэглээнд очлоо, асуудал үүслээ, буцаад нээлт боллоо гэдэг ингээд зогсолтгүй байх хэвээр юм л да. Тэгэхээр энэ дөрвийн ингээд зогсолтгүй араа мэт ингээ араас явах юмийнх нь дундаас нь нэгэн тасарчаар л энэ тогтвортой хөгжил нь зогсоод байгаа юм байна. Тэгэхээр тогтвортой өсөлт гэдэг бол энэ бүх нөгөө инновацуудыг өдөөж байгаа энэ зүйлүүдийг
ингээд сайн хангаж чадах юм, улс орнууд төр засгийн сайн хангаж чадах юм бол тодорхой хөгжих юм байна. Тэгэхээр хоёр дахь сайн инженерчлийн асар чухлууд гарлаа шүү дээ. Нээлтүүд яг аль нь чухал байсан. Тухайн үед ихтэй сансрын сонсогдож байсан шүү дээ. Нээлт дөнгөж гарахтаа. Гэхдээ хэрэгжүүлж амьдсан нь одоо хэрэглээнд бүр тэрнээс агуу хөгжиж байдаг. Гэтэл хэрэгжүүлээгүй инженер байхгүй бол одоо хүртэл нисдэг машин байгаа ч юм байхгүй ч юм уу те. Ингээд болчиход байгаа. Тэгвэл тэрний дараагийн 3 дахь нөхцөл буюу тэр саяны энэ онолыг буюу энэ хэлбэрийг хүлээн зөвшөөрөхүүцэн нийгэм байх ёстой гэдэг нь юу вэ гэхээр одоо энэ дээр жишээ авж байгаа нь Английн нөгөө сэргэн манталтын үе юм байна. За тэр үед яасан гэхээр нэхэмлийн машин жишээ инээтрэ гэдэг баахан технологиуд ингээ орж ирж байна. За тэнгууд нийгэм юу гэж хүлээж авсан гэхээр нөгөө хүнийг машинаар орлууллаа гэж кино манд байдаг чинь бослог гаргаал те. Тэрэн дээр яасан гэхээр бүр юу гаргасан ба нэг акт гаргасан байгаа нөгөө хууль гаргасан. Хэрэв нэхэмлийн машин эвдэлсэн хүн байх юм бол эвдэлсэн хүнийг цаазаар авна гэдэг хууль гарчиж байгаа байхгүй шууд. Тэнгүүд ард түмэнтэйгээ асар тэмцэлд орно. Гэхдээ хууль тэгээ гарцсан. Яг тэр агшинд ойрогт орнодын улсууд яг тэр нэхэмшийн машин нэвтэрсэн яг адилхан хоёр улсад яг адилхан нөхцөл бий болсон юм байна. Тэгэхэд Англи тэрийг үгүй шин технологи таамаг хүлээж аваа. Ойлгуулах гад одоо ингээ шууд хуульчилсан бол ойрогт орнодын улсууд болохгүй юм байна. Ингээд одоо энэ уламжлал нь болохоор одоо гэр аргаар ингэх ёстой байсан байна. Манайх уламжлалаа хөндлөлээ энэ төргээд тавьсан хөгжил нь бүр ингээд эрс ондоо болсноор баталсан юм байна. За тэгэхээр энэ дээр юг харуулж ийн гэхээр нөгөө дахиад жишээ авсан байгаа. Нөгөө дундад зууны үеийн харанхуй үе гэж нэг байдаг шүү дээ. Энэ харанхуй үе дээр яг ямар процесс болсон гэхлээр нөгөө ууламжлал нэрийн дор шашнууд яг энэ шин технологиг бүр үгүй гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгвэл саяны томьёолын нөгөө талын томьёонд нь орлол тавихлаар яг тийм болж байгаа үстэй. Хэрв шин технологиг хүлээж авахгүй байхын бүр номыг устгадаг шатаадаг гэсэн гэж байгаа байхгүй. Юу инженерчлэл өгөх манта байгааг нь устгаж байгаа. Яг энэ агшин тэр 300 400 жилийн харанхуй үеийг яг ингээд энэ агшнаас болцсон юм байна гэдгийг бас баталж байгаа. За тэгэнгүүт түрүү ярьлаа. Тэр инновац гэж юу юм бэ гэж. Тэгэнгүүт тэр хоёрын юусан creative destructive гэдэг байгаа байхгүй. Бүтээлч сүнэхэл устгалт гэдэг. Тэгэхээр аливаа зүйл нь өмнөх зүйлээ бүр халаад устгаад гарч ирж байгаа бол энийг инновац гэдэг юм байна. Тэрээс бос нь бол зүгээр аливаа зүйлийг жоохон expand хийж байгаа юм байна. Тийм ээ? Тэрнээс бол яг инновац бол биш юм биш шүү. Гэдгийг нөгөө хоёр Питер Филипп хоёр нь математикаар загварлаад энэ инновацийг гаргахад нь хүний хөдөлмөрийн хүч болон технологийн нөлөөний гэдгээр ингээд томьёолцсон байж байгаа. За тэгвэл энэ дээр одоо яаж гарсан гэдэг тод жишээг нь бол маш амархнаар тавьсан. Кадак гэдэг одоо нөгөө цаас нар угаадаг юг дижитал камер болгосон. Дижитал камер болсон болонгуудаа төд удалгүй нөгөө гар утсан дээр яарч одоо нэг камер ийм аппарат барай явдаг хүн бас байхгүй болчихж байгаа тийм. Энэ бол инновац юм аа гэж яг тодорхойлсон байгаа байхгүй. Энийг инновац гэж байна. Уртлынхаа зүйлийг устгах. За ингээд уртлынхаа зүйлийг устгах гэдэг нь яг түрүүчийн 3 дахь нөхцөл буюу ард түмнэрээ энийг нөгөө хүлээн зөвшөөрөх нийгэм бий болох хэрэгтэй болно. Тэгэхээр яаж гэдэг байгааз. Тэнгүүд буцаад эн чинь нөгөө гуруула энэ гурвын өөр гурван хүмүүс яагаад нэгдэхэд яваад байна гэхээр нөгөө ихний буюу no why гэдгийг л ард түмэндээ тараачгаа. Яагаад энийг хийх болоод байгаа. Тэ? Биднээс энэ одоо бодлого улс төр бодлого гаргалаа гэж бодъё. Ард түмэн эсэргүүцнэ. Одоо зөндөө эсэргүүцэх сэдв байгаа шүү дээ. Уг нь мэддэг хүн хилээд байхад мэдхгүйчүүд нь үгүйгээ эсэргүүцэдэг зөндөө тохиолдлууд одоо маад байгаа. Одоо тэр урам газрын одоо вакцин одоо зөндөө юм ярьж болж байна. Тэгэхээр тэр яагаад гэдгийг нөгөө хүнд ойлгуулахгүй болохоор яагаадаа мэдхгүй хүн саатаа самсаргүй эсэргүүцэгч угаасаа болчдөг юм байна. Тэр нь дэлхийн бүхэл түүхэнд л байсан. Тэгвэл энийг яаж хурцсах юм гэдэг нэ гинэ. Тэгэнгүүт аль болох шин юмыг авдаг нөгөө тархич нь наснаас бас нэг жоохон шалтгаалаад байгаа юм байна. Яалчгүй юм нөлөө орж яадаг байхгүй. Тэгээд тэрийг болохоор за одоо энэ бол юу нөгөө мэдлэгийн арай яг энэ гурыг ярьсан өгүүлбэр биш шүү. Хүүхэд нөгөө цагаан цаас гэж ярьдаг шүү дээ. Муучин заасан, сайнчин заасан шууд сурчдаг гэдэг байгаа шүү дээ. Яг тэрэн шиг аль болох нөгөө залуус руугаа саяны яагаадыг нь түгээгээд өгчих. Тэгээд түгээгээд өгчих юм бол одоо хасаад патентлэгдсэн байгаа Кадакийн юм патенттэй би өрсөлдөд байх албагүй тий нөгөө дараагийн
дижитал камерын төслийг энэ хүн яагаад юу нэг авах гээд байгаа гэдгийг л ойлгочих юм бол тэрний технологиг зүгээр хаа газараас гаргаад ирэх юм байл та. Тэгэхээр эндээс юу харуулад ингэвэл улс орны хөгжил яриад байгаа шүү. Хин нэгэн монополийн тухай яриад байгаа биш юм аа. Ямар том монопол нөгөө нэг хүний хичнээн ухаантай хүн байлаагаа тэр ухаантай дээр дахиад нэг хүн нэмэгдэхэд тэрнээс ухаантай гэдэг том юм шүү дээ. Тэрнтэй адилхан ямар ч том монопол компани байгаад ямар ч том R&D-гийн төсөвтэй байгаад тэр ганцаараа хөгжүүлэх үү? Ерөөсөө тэнд байгаа нийт хүн төрөлхтөн тэр технологид зэрэг ажиллаж байгаа гэвэл яаж ч гэсэн тэр том компаниас давцлага байхгүй. Тэр ягаад бол тэр нийт төртөн том компани ч өөрөө орчод байгаа учраас. Тэгэхээр бүр үнэмлэхгүй буюу маргашгүйгээр ард олондоо нийтдэн тэр Y-ыг нь заагаад өгдөггүй ойлгуулчих юм бол энэ технологи хөгжиж ингэ явдаг юм байна. Тэгээд дараа нь энэ циклийг эргүүлэх юу ч юм байна гэж. Nokia-г нампуурсан тест бас. Тэр чинь бүр үнэхээр үнэмлэгүй байлж шүү дээ. Өөрийнхөө мангас гэдэгт итгэжээд байдаг те. Дараагийнхаа төлөө зөвшөөрдөггүй. Тэгэхээр яг энэ юмг математик загварчлалд оруулаад за одоо тэгээд яадгийн улс орны бодлого тодорхойлогч нар саяны загварыг аваад те манай одоо Монголын энэ залуучуудад яг юу хэрэгтэй юм те энэ одоо ч үл энэ ундаа уух ёстой гэдгийг ундааны доторх жорыг ярих биш тэрийг нэг компани лиценз авдаг юм байгаа. Гол нь яагаад хүн ундаа уух ёстой юм эсвэл яагаад уух ёсгүй юм яагаад гэдэг энэ асуулт тавьдаг юм руу залуучуудыгаа оруулж явах хэрэгтэй юм байна. Тэгээ энийг уншиж байхдаа би бодлоо да. Гэхдээ биднээс яг яагаад л гэж нөгөө нэвтрүүлгээ бэлддэг үстэй те яагаад. Тэгэхээр бас энэ нэг эд дис болж байгаа да бас их бахархаа өөрсдөө бахархаад. Тэгээд 1 сарын 1-нд гарч байгаа нэвтрүүлэг болохоор бүр энэ ондоо 26 ондоо бүр уриалаад хэдүүлээ залуучууд бүгдээрээ яагаад гэдэг асуултыг тавьж сурцгаая гэж ярмаар байна. За өстой юм. Тэгэхээр 25 оны эдийн засгийн Нобелийн шагнал авсан ийм байвал энэ бас хөгжнө гэдгийг бид нар зүгээр зөнгөөр манай од мөндрийн хийгээд идэм үү бас. Ер нь бол тий одоо нөгөө түр хэлж штэ нөгөө альва зүйлийг R&D гэдэг нэрийн дор мөнгө өгөөд чи энийг судлаа гаргаад ирээ гэж хэлэх нэг хэлбэр. Тэр хүн гаргаж ирж болно. Гэхдээ яагаад игээ ойлгочоод үгүй энийг чинь би шийдчихлээ гэд өгүүлбэр нэг гоё байгаамаа. Залуус бөгөөд тэр эд эстэй улс орныхаа эд эс нь хүнтэй өрх нэгж. Энэ өрх нэгж болов өрх нэгж энэ нэгжүүд хүндээ тэр өөрийнхөө хүчээр мөнгө зарахгүйгээр өөрөөсөө мөнгө гаргаж болно те илүү зардал нэхэхгүйгээр өөрөө хүсэл тэмүүллээрээ суух энэ нөгөө шалтгааныг нь өгчих гээд байгаа. Тэр шалтгаан чи яагаад байхгүй юу? Тий. Одоо бидний зорилго бол их сонирхолтой юмнууд ярьж одоо хүүхд залуусаа сониуч байлгахад нь туслах гэдэг шүү дээ. Тэрс бид нар бол мэдлэг олох гэдэг юм биш. Бид нар сониуч болох гэж л одоо тийм хүн болох гэж хувирах гэдэг шүү дээ. Тийм учраас бид нар маш их сонирхолтой юм ярих гэж оролцдог. Тэгээ сониуч нөгөө юу лээ тань мэдэх нөгөө гайхаас эхэлнэ гэдэг шүү дээ. Тэгээд нөгөө бид энд бас тэр нөхцөл орцсон байгаа нөгөө яагаад гэд юм сонирх шинжлэх ухаан гэдэг нь хүний хандлага нь заавал сайхан байх албагүй юм байна л да. Шүүмжлээд за битээ худлаа яриад гэдэг ч юм уу. Эсвэл наа чин бишээ гэд миний нэг гаргаж ирж байгаа аргумент. Тэгээ энэ хоёр маргалдаж л яг эцсийн дүндээ савн дотор бөөн шин санаа гарцсан байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг л тавиад өгч дунд нь тэр нэг одоо яс аян гэдэг ч юу гэдэг лээ. Нөгөө алим юу лээ бялгаа тавьчихдаг. Тэгэл тэрнээс ингээл булаацлж байгаа үйл явц чи өөрөө нэг мэтгэд том масаараа улс орны хөгжил, инновацийн хөгжил, технологийн хөгжлийг сайжруулчихдээ байна гэдэг. Энийг Бачин зүгээр ангаах хамгийн энгийн жишээ одоо жишээ Английн жишээ ярьлаа шүү дээ хуульчилсан. Оюутны машиныг устгаж өгөө хийвэл цаазаар авнаа, эрүүгийн ял хариуцлага тооцсон гэсэн. Савны амсрын хавдрын вакцинтэй яг адилхан жишээ. Яасан бэ гэхээр Австрали улс одоо эмэгтэйчүүд савны амсрын хавдраар нас урхаа байцсан. Яагаад гэвэл вакцин хийцэн. Манад гэтэл орж ирсэнтэй дэлхийн эрүүл мэндийн байгууллага те гэтэл эсэргүүцээр байгаа гадаадд байгаа ч юм уу те тэр цөөхөн өөрийнх нь амьдралд хамаагүй тийм хүн эсэргүүцээр байгаад энэ вакциныг Монголд төрөөс хийхийг тэгээ вакцины жуултад оруулахыг хориулсан манай эмэгтэйчүүд савны амсрын хавдраар өнгөрсөөр байгаа. Одоо энэ вакциныг эсэргүүцдэг нэг хачин хөдөлгөөн өрнчлөөл л яг одоо баг вакцин тэдний талд орохгүй бол бүр ингээд бүр урагчаараа тэнэг мангараараа дуудулдаг, их оронч бишээр дуудулдаг. Одоо ийм нэг мангар үзэгдэл болсон. Энэс нөгөө мэдрэхтэй хүмүүс маань дууга бүр өрөхөөс айдаг болсон нөгөөдүүлс чинь. Яг л тэнэг мангараараас дуудуулах их нэг таатай биш шүү дээ. Тэгэхээр тэнэг хүнтэй маргалдаж чадахгүй шүү дээ. Идэхгүй юм чинь. Яг л нөгөө ийм үг үүдэн шүү дээ. Би 1000 мэрэгцтэй мэтгэлцээд ялж чадахч нэг мунхыг хэрхэн барах вүлээ гэдэг те. Гэхдээ тэгж хойшоо суумаар байгаа. Бас уриалмаар байгаа. Энэ одоо вакцины талаар бүр те эн чинь биднийг хүн төрөлхтнийг аварсан нээлтчүүдээ вакцин гэдэг чинь
Тэгээ энийгээ доош нь хийгээ сууж ийн гэдэг бол үнэхээр харамсалтай. Тэгээ сая Батагийн тэр эдийн засгийн жишээн дээр нэг юм бодогжлаа. Төмс хүн төрөлхтний бас өсвөлнгөөс аварсан сайхан хүнс шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө Перугаас одоо нөгөө Европт очиад эхлээд Ирландыг өсвөлнгөөс аварч. Тэгээд цаашаа ингээд Ирландын жишээ дээр нөгөө төр зэх удирдагч буюу тухайн үеийн хаад язгууртнууд за төмсийг ер нь тарих хэрэгтэй юм байна гэд. Гэтэл төмсийг нь болохоор хин нэг нь яг энэ вакцин бол хорлол гэдэг шиг төмс бол чөтгөрийн хоол гэд. Тэр нь Европт тархсан. Мэдгүй байсан байгаа. Мэдгүй байсан болохоор яг л энтэй адилхан. Тэгсэн Орос яасан гэхээр бүх тариачтай заавал яг айл болгон тэдэн одоо центр төмс заавал хурааж авах ёстой гэдэг, тарих ёстой гэдэг. Тэгэхгүй бол олон нийтийн газар яг ташуурдна гэдэг. Тэрийг айл болгон танилцуулаад нөгөөдөл чинь нөгөө чөтгөрийн гэдэг байгаа юугаа тарьж байгаа байхгүй. Нөгөө ургамлаа. Гэхдээ нэгэнт л өсөж байгаа шүү дээ. Өссөн үед юу ч хамаагүй иддэг шүү дээ. Тэгээд нөгөө төмсөө эзэн чинь юу чанж идэж үзлээ, шарж идэж үзлээ, гайхалтай нөгөөт нь яасан цайхан хурдан ургадیں۔ Ингээд Орос улс чинь өсөглөгөөс аврагч. Тэ Энэтэй холбоотой нөө Францын түүх байдаг шүү дээ. Нэг эмч илүү нөө шоронд орцсон билүү, шоронд ажилтдаг. Хүмүүстэй хоригдлуудаа төмс идүүлэх гэсэн чи иддүү чөтгөрийн хоол гээд тэгэхээр нөөрэ тэднийг идүүлэхийн тулд яасан бэ гэхээр нөө тэднэр нь төмсөн хоол өгөхөөр хоригдлууд нь идэхгүй нөгөө эмч өөрөө идээд ч л дээ. Арьсан гэлцаал, хацарнуудаагаал, эрүүл чирэг байгаад идэг. Бусад хоригдлууд нь жин алдаа тий турхаа эцэгхийн өвчин зовлонд өвчмтгий байгаад идэг. Тэгээ хэрхэн тэднийг төмс идүүлэх вэ гэсэн чинь ихстэйц иддэг юм гээ хэлсэн байна. Тэгсэн чинь нөгөө ингээ ард нь ихстэйц хаад ноёд идэж болоод байгаа юм чинь. Энэ боловсралтай хүн эмч идэж болоод байгаа юм чинь бид нар идэж болох юм байна гэд энэ зөвхөн ихстэйцийн хоол гэж зарлцсан байна. Тэгэхээр нөгөө идмээр санагдаа шүн тариан талбар руу орж хулгай хийж гэлсэн. Тэгээ төмсийг иддэг болсон. Тэгэхээр 2025 онд химийн салбарт хэн Нобелийн шагнал авч бас ямар гайхалтай нээлт болоод энэ хүн төрөлхтөнд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг маа хасаа одоо тайлбарлана. За энэ жилийн Нобелийн химийн салбарт Нобелийн шагналыг болохоор энэ Ричард Робсон, за тэгээд Сүсүгү Китагава, за тэгээд дээрэс нь энэ Омар Яги гэдэг энэ гурван хүн авсан байна. За энэ юугаар авсан бэ гэхээр Metal Organic Framework гэдэг ийм MOF гэдэг юм байгаа. Энэ MOF гэдэг имийг одоо зохион бүтээлээ, хөгжүүллээ, ямар мундаг юм бэ гээд тэдэрт тэр гуравт одоо ийм Нобелийн шагнал гэсэн. За MOF гэж юу юм бэ гэдэг талаар одоо ярих хэрэгтэй болно. За MOF гэхээр Metal Organic Framework гэж нэрлэдэг юм да. Framework гэхээр одоо бидний мэдгээр бол ийм байшингийн каркас гэж ойлгож байна. Энэ байшингийн каркас гэж. Гэхдээ тэр байшинг болохоор юугаар барьсан бэ гэхээр металл болон органик бодисуудаар барьсан. За ийм байшин байна. Гэхдээ бол маш жижигхэн ийм байшин. Нүдэнд үзэгдэхгүй ийм атом молекулын хэмжээний ийм жижигхэн байшин гэсэн үг. Ийм одоо каркас гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэр байшин дотор одоо хэн суудаг вэ гэхээр ер нь бол хэн суусан болно. За ус суулгаж болно. Одоо нэгэсэндээ ийм порлон шиг ус шингээгээд авчдаг. Гэхдээ порлон шиг гэхээс илүү ийм хатуу ийм шохоо шиг үтсэн байхгүй юу? Гэхдээ дотор ус шингээж авч чадна. Айлсгүй агаар шингээж авч чадна гэдэг ч юм уу. Иймэрхүү төрлийн ийм бодис баг. За ерөнхийдөө нэг одоо бидний хаар бол нэг ийм галтуулын чулуун болоочлын юм хөлний уулныг үрдэг нэг ийм юу гэдэг штэ тий. Нэг тийм юм. Тий. Тэрэн шиг ийм хатуу ийм шохоо шиг хэрнэ. Ингээд одоо ус ингээд чөлөөтэй нэвтэрж гарна. Агаар хий чөлөөтэй нэвтэрж гарна. Өө яг үнэн тий. Тэгээ дотроо ийм жижигхэн нүхнүүдтэй. Одоо нэгсэндээ тэр нүхнүүд нь өөрөө тэр дотоод ийм гадаргууг нь их болгож яадаг. За дотоод гадаргуу их болохоор яадаг вэ гэхээр за одоо нэг амар гоё жишээ байна л да. Шүүдрийн туслаар цай чанагч гэж юм байна. За арай цай чанагч ч л те. Ер нь бол шүүдрийн туслыг цуглуулагч гэдэг нэг юм төхөөрөмж гаргаж ирсэн байгаа. Энийг ашиглаад. За тэр нь яадаг вэ гэхээр ер нь бол бид нар ингээл өглөө ингээл босоод өвс ногоон дундуур ингээ явахаар ч нэг шүүдэр нь ингээл хөл норгодсон шүү дээ те. Тэр чинь нөгөө нэг ногоон дээр ингээд ногооныхаа гадарга дээр ингээ бахан нөө агаарт байсан чигшил чинь ингэж конденсацлагдаад тэгээд ингээд тэр ус чинь тэр гадарга дээр нь ингээд юу ятсан биш тогтсон биш тий. Тэгвэл тэр гадарга хичнээн том багтсан төдий чинь их ус татж байгаа гэсэн. За хэрвээ энэ хөл бөмбөгийн талбай шиг том ийм гадарга байсан бол энэ чинь асар их хэмжээний ус одоо шингээж авна тий. Тэгвэл тэр MOF гэдэг үйл яадаг вэ тэр ганцхан грамм. За одоо зүүрлээ хэлэх юм бол юм йотонгийн хэмжээтэй ийм хөл бөмбөгийн талбай шиг ийм том талбайтай дотроо. Ийм сонирхолтой.
За тэнгууд тэр ганцхан ширхэг тэр нэг юм яотон шиг жижиг юм нас л одоо бид нар тэр хөл бөмбөгийн талбай дээр ус цуглуулж байгаа шиг цуглуулах боломжтой. За энэ бол ерөөсөө усны асуудлыг шийднэ. Тийм. Тийм. Сүлд бид нэр тэг агаараас ус авчихна шүү дээ. Харин тийм. За тэнгуудээ эн чинь зөвхөн одоо тэр усыг авахаас гадна тэр усан дотроо сайн зүрийн бодисыг нь авч болно. За жишээлбэл ийм үрдийн бодис гэдэг нэг юм байт юм байна. Тефлоноос ингээд тефлон үйлдвэрлэж байгаа гарч ирдэг. Хүний бие ингээд хамаг юм дотор байж идэг. Үрд ингээд аршин байж идэг. Бидний одоо бүгдээрнгийнхэн биеийн дотор ингээд байж байгаа юм хортой юм байц. Гэхдээ энэ бодисыг болохоор одоо саяны ийм порлон шиг юм нь оронгуудаа хүний биеэр ороод гараа авчна. Гэхдээ тэгж явахдаа өөртөө одоо усул ингээл дотор нь ороод гарч байгаа. Тэр оронд бүх саяны нөө үрдийн бодис гэдэг байгаа PFAS гэдэг нэг бодис байгаа юм байна. Тэр PFAS гэдэг бодисыг л нөгөө нэг өрөөнүүд дотроо нөгөө нэг хоосон нүхнүүд дотроо бүгдээр ингээд шингээж аваад биенээс гараа авчихна. Тий, фильтртэй байгаа. За тэгэхээр энэ юусэн энэ нэг юм шохоо шиг гэх юм уу одоо нэг юм хөвсгөр байцсан нүхтэй юм хөвсгөр байцсан. Тий, гэхдээ металл органик гэдэг. Тий. Тэгээ энэ их сонирхолтой. За энэ яг хөө түүхээс нэг жоохон ярих юм бол өмнө нь бол 1700 оны дундуур бол ийм галтуулын угаасаа бодис зиолит гэдэг бодис байдаг байсан байна. Яг л адилхан бодис. Ер нь бол бидний нүдэнд үзэгдэхгүй маш жижиг юм дотроо нүхнүүдтэй болохоор маш их хэмжээний ус айсгууд маш их хэмжээний хий өөртөө шингээж авч чаддаг. За саяны бүхнүүдийг хийж чадна. Одоо жишээлбэл те за шүүлтүр болж чадах нь байна. Одоо бидний одоо тэр ундны усны тэр шүүхэд хэрэгэлдэг. Тийм байсан байна. За тэгсэн чинь 1989 оны үеэр болохоор тэр Ричард Робсон гэдэг одоо манай энэ Нобелийн шагнал авсан хүн болохоор за энийг ийм хиймлэр одоо хийж үзье. Одоо гэхдээ ийм алмазны бүтэц байгаа шүү дээ. Алмазны бүтэц чинь баахан ийм нүрс сөрөгчүүдийг л хооронд холбоод айгүй хүчтэй болгоцсон. Дунд нь бол молекулын дундуур нэг ийм завсрууд байгаа чинь тэрүүгээр нь ямар нэгэн ийм өөр бодис багтахааргүй байхгүй юу? Маш жижигхэн шигүү гэсэн. Тэгвэл тий өрөөгөө тий. Тэгээ өрөө гаргахын тулд тэр чинь ингээд томруулж хийх хэрэгтэй болно. Яаж томруулж хийхөө гэж утсан байна. За тэгээд Ричард Робсон болохоор энэ металл ийм зангилаануудаар нөөдүүдээр гэдэг юм л да. Ер нь бол металл нөөдүүдээр одоо ийм органик бодисуудыг ингэж сүвлж ингэж хийгээд одоо нэгэсэндээ ингээд ийм органик савхнууд байлаа гэж хэлдэг л да. Одоо модон савхнууд ингээд байж ангууд тэднийг металл ийм жижигхэн ийм булангуудаар аваач ингэж тэрэн дээр нь хатгаад ийм дөрвөлжин гурвалжин ч юм уу ийм өрөөнүүдийг хийгээд тэгээд яг адилхан ийм нэг зиолиттэй адилхан нэг галтуулаас гаргаж авдаг зиолиттэй адилхан ийм бодисыг гаргаж авсан байна. За ингээд энэ бол ингээд нээлт болсон. За тэгээд тэр тухайн үед бол хэмчэд бол үгүй металл байна. Органик нэгдлээ тий. Энэ хоёр ч уг нь бол ингэсгүй юм байхгүй юу? Тий. Тэгсэн чинь тий хооронд нь ингээ ичдэг. За тэгээд дээрэс нь энэний хамгийн том давуу тал нь болохоор өөрөө ийм кристалл үтцтэй гэдэг. За кристалл яадаг хөтөр өөрөө ургадаг байхгүй юу? Бид нар ингээ бариад авах шаардлагагүй. Байш марж байгаа шиг барих шаардлагагүй. Нөгөө нэг металл нэгдлээ, нөгөө нэг органик нэгдлээ аваач хийгээл савн дотор игээл цэгсэрчгээд нөгөөд чи өөрөө ингээ босчихно. Тийм кристалл өөрөө ургаж байгаа юм шиг ингээ нөгөө байшин чи өөрөө баригдчихна. Ийм амархан үйлдвэрлэх боломжтой. Бид нар өөрсдөө гэртээ ч гэсэн үйлдвэрлэх боломжтой. Тэгээд энэ тэндээс ингээд шүүдрийн туслаар цай чанаад те ингээд авах боломжтой. Ээжээ ачиг хариулах боломжтой те. За энэ Сүсүгү Китагава гэдэг хүн нь болохоор яасан бэ гэхээр яг энэ бүтцийг нь аваачаад илүү одоо ийм уян хатан болгосон. Өмнөх одоо Ричард Робсоныхоо ерөнхийдөө туршилт маягийн за тэгээ амархан нурчдаг. Ер нь бол тэр нөгөө нэг жоохон хэврэг байсан гэсэн. За тэгсэн чинь Сүсүгү болохоор яасан бэ гэхээр ерөөсөө энийг юу яа. Сүсүмү болохоор тэр нөгөө нэг одоо энийг нь илүү батбүх болгоод илүү хэрэгцээтэй хэрэглээтэй болгоё гэдэг тийм. Тэгсээ бүр ингээд дотор нь ингээд бодис шингэчингүүд арай өөр хэлбэртэй болдог. Бодис нь алга болчингууд арай өөр хэлбэртэй болдог. Эвхэгдэг, хумигдэг энэ төр гээд супер юм хийсэн баг. За тэгээ 2005 оноос Омар Яги гэдэг хүн болохоор за ингээд хийчлээ. Тэгвэл энэ бүхний цааталт ямар одоо ийм математик зүйд өгтөл явж байна. Энэ бүхний цааталт ямар ийм ерөнхий зүйд өгтөл явж байгаа гэдгийг бүгдийн судалгуудаа бүр хүссэн ийм металл органик нэгдлээ хийх ийм томыг нь гаргаж авсан гэсэн. За тэгэхээр одоо бид нэр тэр нөгөө доторх агуу гэдэг нөгөө кавити гэх юм уу тэр нэг юм нүхнүүдээ тэг хөндийг хэр том болгохыг нь одоо тохируулж чадна. Одоо тэнгуүтээ цахилгаан соронзон одоо тэр үйлчлүүдийн бүгдээрингийн тохируулаад бүр хүссэн юм. Одоогор 100 мянган ширхэг юм моф хийгдсэн байгаа. Бүтээгдсэн. Одоо гол нь энийгээ юунд ашиглах вэ гэдэг асуулт. За хэрэглээнүүд бол ч үнэхээр супер. За карбон капчер гэдэг. Карбон капчер гэдэг бол өнөөдөр бидний нөө дэлхийн дулаалд айгүй том тийм асуудал болоод байгаа юм чинь болохоор энэ нүүрс төрөгчтэй тий нүүрс төрөгчийн давхар эсэл гэдэг CO2 гэдэг. За энэ CO2-ыг яадаг вэ гэхээр
зөвхөн CO2 багтах юм жижиг нөхнөттэй моф хийгээд тэгээ дундуур нь нөгөө нэг агаараа гаргачихна. Тий, тэнгууд дундаас нөгөө нэг CO2-уудыг чинь нөхнүүд дээр авч үлдээд бусдыг нэвтрүүлээл ингээ явчихна. За инхээр энгийн агаар дотор байгаа энэ хүлэмжийн за дээрээс нь шөө энэ үйлдвэрүүдийн яндан дээр аваачаад тийм тавьчихна. Тэгэл юм шүүлтүр тавьчихна. Тэгэл ерөөсө карбоныг капчер хийгээл ингээл бүгдээр ингээ дэлхийн дулаарлаас авчихна. За тэр усны асуудлыг шийдэж байна. За тэгээ усны бохирдлын асуудлыг агаарын бохирдлын асуудлыг шийдэж болно. Одоо бидний нөгөө нэг зөвхөн CO2-оос гадна те энэ жижигхэн ширхтэй тоос мос нөгөө нэг тоосныхаа хэмжээг харж байгаа л за энэ нөгөө 2.5 ч их байна гэнэ те 2.5-ийн хэмжээтэй моф хийгээл тэгэл ерөөсөө агаарын бохирдлыг шийдэж. Тийм. Байгууллагын хаалган дээр тавьчвал ингээд гэдэр орж чадах болно шүү дээ. Яг үнэ те. Ер нь бол хүснээр барамжлаа. Энэ ингээд фильтр болчихж байгаа. За тэгээ дээрэс нь юм шингээгч болчихж байгаа. За шингээгч гэхээр яаж ийм гэхээр за жишээлбэл ус төрөгч гэдэг бодис байна. Ус төрөгч гэдэг бол одоо бидний пуужинд ашигладаг янз бүрийн юмд ашигладаг юм түлш байхгүй юу гэнэ бол тий. Гэтэл ус төрөгч хамгийн жижигхэн бодис. Яг тэр ганцхан ширэг одоо протоноос бүтэж байгаа бол хамгийн жижигхэн. Тэгэхээр энийг агуулгах сав бид нар хийж чадахгүй гэсэн. Яг тэр хамгийн жижигхэн болохоор нөхцөөрөн гараа авчих байхгүй тий. Тэнгүүд энэ мофор байна шүү дээ тий. Зөвхөн ус төрөгчүүд ингээд дотор нь байдаг ийм хөвсгөр юм хийж. За тэгээ заавал бид нар савн дотор хийгээд ахаалгүй. Заавал ингээд даралт марал, заавал энэ крайожины хүүтэн болгоод байх шаардлага байхгүй. Дотроо бүр энгийн хэмжээнээс хэд дахин их юм хийж бол. Одоо нөө Harry Potter-ын ич хиттэй нэг юм савтай зүрлээд байгаа юм л да. Жижигхэн сав, одоо майонезийн сав гэдэг. Тэр нь дотор нь ороо гарахаар айгүй том байж идэг. Гэдэг тийм жижигхэн савтай зүрлээд байгаа байхгүй. Тийм. За тэгэхээр ерөөсөө энэ дотор одоо түлшнүүдийг хийж байна. За ус хийж болно. Тэгээд нэг ерөөсөө юм одоо storage гэдэг нь шүү дээ. Одоо энийг тэрийг хадгалах ийм сав болгож ашиглаж болно. За тэгээ фильтр болгож ашиглаж болж байна. Катализатор гэж ярилдаг. Катализатор гэдэг нь болохоор юу гэж байгаа тэр дотор хоёр бодис ороод ингээд нийлэх. Үгүй бол нэг хортой бодис орсноо задраад өөр хоргүй хоёр бодис болоод ингээд салах ч юм уу те. Ийм катализацийн үүргээр хүртэл ашиглаж байгаа. За тэгэхээр ерөөсөө ирээдүйд за одоо аль хэдийн ингээд бидний асуудлуудыг ингээд шийдээд эхэлсэн. За тэгэхээр ерөөсөө эн чинь ирээдүйд алах юм байна. Энэ бол ерөөсөө агуу том нээлттэй ингээд саяны манай 3 хүнд болохоор ингэж Нобелийн шагнал өгч байгаа. Химийн салбарын Нобель. За энэний ерөөсөө тэр сая бол бид зөвхөн 3 жишээг дурдлаа шүү дээ. Ингээд цаашаага өшөө ингээд нэрлээд ах юм бол зөндөө болон юм гоё юмнууд байна. Хамгийн надад таалагдсан тэр шүүдрийн туслаар тий цай шүүдрийн тусалж гэхгүй байх нь шүү дээ. Нэг юм дээгүүр шиг юм хийгээд тэгээ саяны яхад ч нөгөө агаарын молекул чинь усны молекулаас жижиг шүү дээ. Тэгээ ингээд явхлаар усны молекулууд нь баригдаад тэгээ ангаалт байгаа чигийг ингэж жагаад ингээл уугаад Тийм ээ. Одоо тэр нөгөө төрийн нөгөө инновацийн тухай бата ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ мэдлийг чинь тэгэл хүн төрөлхтөн бүгдээр мэддэг болсноор одоо ирээдүйд энэнгээр юу хийж болох вэ гэдэг бол 100000 санаанд гарч ирж шүү дээ. Яг үнэ тий. Ингээл усаар хөгжөө явчих шүү одоо дээ. Инженер шүү дээ. Яг үнэ. Тий. Юу л наа хаавыг Моп бол ангаах ухаанд бол амар л тааш явах юм. Яг нөө орчны одоо жишээ нь бохирдлыг шүүх юм хүний бид байдгүй учраас эрхтнүүдэрээ шүүгээд байх нь шүү дээ. Илгээрээ бөөрөөрөө шүүгээд орчин гэхэр ч одоо хүний бие чинь хий болон шингэн төлөвтэй хөвчлэн байж байгаа шүү дээ. Цус уурчаа. Тэгэл цусны дотор чинь одоо ингээл нөгөө үрдийн хорт бодис гэдэг байгаа нь ер нь ангаах ухаанд бол чөлөө вертикал гэдэг. Угаасаа бүх явагдаж байгаа бодисын солилцоо гэдэг юм ажил явагдаж байгаа бол дефект үүсдэг. Тэрийг бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг чөлөө вертикал гэдэг юм гимтэлтэй одоо молекул яваад байгаа. Нэг атом нь дутуу молекул, нэг дутуу атомаа явж байгаа дуртай газараас авна. Одоо илэгнээс очоод атомуудыг аваад хамт илэг өвдөждөг, гимтчихдэг байна шүү дээ. Тэр чөлөө вертикал гэдэг юм үүсчиж хүн хөгширж байгаа. Бидний дэсүүд ингээд хөгширж өгчээдэг байна шүү дээ. Хөксөхгүй яж болох юм уу? Тэгэхээр чөлөө вертикал баг баг тусмаа бид нар хөгшөрхөн залуухан Яг тий. Өвдөх нь одоо хөгшөрөх нь удаан байна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт чөлөө вертикал гэдэг одоо ер нь энэ ганц чөлөө вертикал биш. Хорт бодисууд энэ хүний бид хаана авах хөвчлэн цуснд л урсаж явж байгаа. гарч чаддгүй юм билээ шүү дээ. Гарч чадахгүй гаргадаг юмнууд нь эрдэс байхгүй. Цуснд байгаа эрдэсүүд. Цуснд хамгийн өндөр байдаг эрдэс кальц байдаг. Тэгээд ихэнх хорт бодисууд хордлохуудаа кальц хөвгөө гаргачаад цуснд нэг хамгийн өндөр тунтай буюу 2.2 г орчим байж байгаа хэвээр. 2.2-оос 2.4. Эндээсээ багасчингууд хүний бие яаралтайгаар нөөцөөсөө татдаг нь яс бахна шүү дээ. Тэгээ хор ихтэй мэдээлэл ер нь удаан хугацаанд хэрэглээл цуснд дах кальцаа байнга ашиглаад байгаа хүн ясны сэрэж хилтэнд өртдөг. Буцаагаад нөхөй гэхээр цуснд байгаа кальц 3-6 сар
тогтмол хэвийн хэмжээндээ байжгаад хэвийн хэмжээс илүү байж аж тэрийг одоо яс руугаа зөөн витамин D-гээрээ дамжуулж яс руугаа зөөн. Нэг уугаал манайхан чинь нэг ясны сэгжилттэй байна, нэг юм уугаал ясны бэхждэг юм ерөөсөө жишээ нь байдаггүй байна ш. А тэгэнгүүт одоо энэ мофор жишээ нь яах вэ гэхээр эрдцээ ашиглахгүйгээр одоо яг тэр чөлөө дартикал багтдаг эсвэл одоо бактери ялгаруулсан токсин багтдаг ч юм уу тийм одоо өрөөтэй эм бүтээж нөгөөх нь уугаал гаргаал хамаг хорын шүүгээд ах юм шүү те. Аваа явчин тий. Батэрдны эмчийн нөө ярьжсэн дээр би гинт санчлаа. Бас нэг хэрэглэн болохоор яг мофин. Яг энэ нэг драг деливери гэдэг юм те. Одоо нөө эмийн хөргөл гэх юм уу те. Одоо бид нар чинь ингээл янз бүрийн хор тавдрын ч юм уу эмчилгээнгүүд нөө нэг химийн эмчилгээ, эсвэл төрөлөөрийн эмчилгээнүүд нь бүх биеийн хэсэг гэж анилдаг. Тэгэл нөгөө нэг хүний бие чинь ингээд нөө идэгж яхтаа л тэрийг давж гардаг бол тийм. Гэтэл энэ мофиадаг вөхтөр зүг одоо ингээд дотор нь хор тавдарт зориулсан юм хийгээд нөгөө нэг өрөөнд дотор нь тэнгүүтээ тэр өрөө нөгөө нэг төмөрнүүдээр яаж бид нар металл гэдэг байгаа шүү дээ. Тэр металла яадаг вөхтөр зөвхөн хор тавдрын эсийн хажууд очингуудаа энийг буцааж ялгаруулдаг. Ийм одоо болгоод програмчлалчтай юм байна. Ер нь бол бүснээр програмчилж олно. Тэнгүүт одоо тэр нөгөө нэг юу чин хор тавдрын юу чин бол ингээд энэ тэнд очиод ингээд задлаа яваад байхгүй. Одоо нөгөө өрөөнөөсөө судлаа яваад байхгүй. Ингээд уучин. Уугаад ингээд дотор хадгалчихна. Би одоо яаж буталчихна блэ тэр нь гарч ирэхгүй. Тэгээд би ууцсан байж хагаад нөгөө нэг хор тавдрын эсэн дээр ч очингуудаа дүүгүүт ингээд гаргана. Зөвхөн хор тавдрын эсэн дээр очиж байгаа. Гэх мэтлэн. Яах ч үгсөв тийм. Иймэрхүү бас судалгаанууд явуулж байна. Одоо чинь антибиотик шүү дээ. Бид нар ямар ч антибиотик уусан гидсэнд байгаа өөрт бид ашигтай бактериуд устгаж байгаа шүү дээ. Бүгдийг устгаж байгаа. Тийм учраас одоо жишээ нь яг одоо хоолоо антибиотикийн дотор мофиж болох юм уу? Шээ моф дотор антибиотикоо хийчих байгаа нь шүү дээ. Одоо хоолоо өвдөнгөө яг наад гүйсэн булчирхааны тэнд очиод наа стрептококко очиод устгах гэдэг антибиотикоо хийж өглөө. Нөгөөх нь зөвхөн тэнд очиод устгаглаа. Бусад бие нь бол зөв зүгээр. Бус үед нь очлоо зүгээр хоос араамд очих юм байна тий. Тийм шүү дээ тий. Яг үнэ. Энэ нээлтүүд дамжчихаар яваа. тий. Энэ нээлт болгон чи биднийг удахгүй тий 150 200 наслуулдаг болно. Ер нь бол бидний зорилго чинь тэр шүү дээ. За гайхалтай. Үнэхээр баярлалаа. За ингээд NTV телевиз болон шинжилгээ ухаан тань мэдгүй од мөндөр сувгийн хамт олон та бүхэнд 2025 оны Нобелийн шагналын эргэн тойрондох бүх одоо мэдээллийг одоо манай од мөндрийн хөтлөгчд маань энэ эрдэмтэй мэдлэгтэй хүмүүс маань та бүхэнд хүргэлээ. 2026 онд та бүхэндээ хамгийн сайн эрүүл энх бас одоо ад завшаан ашиг орлого бүгдийг хүсээрэй. За баярлалаа.